Сайн байцгаана уу? Сувдаар энцэн дорж подкастын сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Цааш шинэхэн подкастаар та бүхэнтэй уулзж байна. Энэ удаагийн подкастаар Эдрид ертөнц номын зохиогч өмнөх удаагийн подкастаар ярьсан Dolores Cannon гэж хүний ухамсарт амьдрал экспо гэдэг экспон тавьсан үхэл амьдралын хооронд гэдэг номын сэдвт хэлэлцүүлгийн үеэр яригдсан яриаг нь монгол хэл рүү орчуулсан байгаа. Энэ ямар учиртай экспо вэ гэхээр Dolores Cannon маань өөрөө маш олон ном бичсэн. Дээрэс нэмээд ховсын эмчилгээний цоошин арга гаргаж ирсэн. За тэгээд дэлхийн өнцөг булан бүрт сургалт хийж, семинар зохион байгуулж яг энэ мэтчилийн ярилцлага маш их хийсэн байдаг. Тэгээд өөрөө би энэ хүний ярилцлагуудыг сонсож байгаад сонирхолтой бидэнд бас нэгийг бодууштай тий авах гэхийн ухаанаар бодоод үүнийг хүлээж аваад ойлгох юм ойлгоод ухаарах юм ухаарахад хэрэгтэй юм болов уу гэд үхэл амьдралын хооронд гэдэг энэ номынх нь сэдвт хэлэлцүүлгийг орчуулсан байнамаа. За ингээд подкастнда тавтаа морил. Энд намайг юу хийдэг, миний ажлын тухай огт мэдгүй хүмүүс байна уу? Энд хэдэн хүн байна шүү. Ингэж асуусны учир нь хүмүүс намайг холбогддог, мэдээлэл авдаг гэж боддог. Бас зүн бэлэгтэй ч гэж боддог. Гэвч би тийм биш. Би зүгээр л өнгөрсөн амьдралаа санах уу гэдэг нэртэй ховсон эмчилгээ хийдэг судлаач хүн. Би өнгөрсөн амьдралд нь түшгэлж хүмүүст эмчилгээ хийдэг бөгөөд ховсыг сүүлийн 40 жилийн турш хийж байна. Би их эртнээс үүнийг хийж эхэлсэн буюу юм сүнхээр хэлбэр энгийн байхад хүмүүс ховс гэдгийг бараг мэддэггүй, хийдэггүй ховор кино зохиолдол гардаг тэр үеэс ховсыг хийж эхэлсэн. Хэрв санаандгүй тохиол гэж байдаг бол би өмнөх амьдрал гэдэг зүйлдээ үнэхээр санаандгүй байдлаар танилцсан юм. 30 жилийн өмнө анх удаа хүнийг өмнөх амьдрал нь хөтлсөн ховс гэж үзсэн бөгөөд үүнээс хойш өмнөх амьдралын ховсоор дагнан ажиллаж байна. Учир нь өмнөх төрөлтийг нь олж мэдэж ойлгох нь эмчилгээний асар чухал ач холбогдолтой бөгөөд хүмүүст байгаа ихэнх асуудлын цаад шалтгаан энэ амьдралаас биш өмнөх төрөлтөөс үүдэлтэй байдгийг олсон бөгөөд хүмүүсийн энэ төрөлтийн асуудлын шалтгааныг олохын тулд өмнөх төрөлт рүү наваацсаар ирсэн билээ. Үүнийг 30 жил хийсний үндсэн дээр өөрийн гэсэн ховсын арга техникийг хөгжүүлсэн бөгөөд хүний далд ухамсарт нэвтрэх аргатай болж ховсын явцад хүнийг хамгийн гүн ховсод оруулж гүн нойрны байдалд оруулдаг. Гэвч бусад хосын аргууд гүн нойрны төлөв рүү битгий ор. Учир нь хачин зүйлс болж эхэлдэг гэж сургадаг. Миний номыг уншсан хүн бүр үнэхээр хачин зүйлс болдгийг мэдсэн байхаа. Гэвч энд бүх асуултын хариулт шийдэл гарч байдаг учраас би тийшээ хүрдэг. Ийм ч учир би арга техник боловсруулж үүнийхээ ачаар хүнийг газар дээр нь ямар ч зовир шаналлаас салгадаг болсон. Ийм учир ихэнх ховс нэг л удаа хийгдэг бөгөөд хүн зовлонгийнхаа шалтгааныг газар дээр нь олж авдаг. Сая орсон хичээлдээ би бас энэ аргыг заасан. Хүн хэвийн тэнцвэртэй оршиж байхдаа төгс эрүүл мэндтэй байдаг боловч бид өөрсдөө өөрийгөө өвчлүүлдэг. Хэрэв хүний оюун бодол өөрийгөө өвчлүүлэх хэмжээний хүчтэй юм бол эргээгээд өөрийгөө мэдгээж чадна. Тэгвэл та бүхэн гайхаж яж магаад яагаад би үүнийг өөртөө хийнэ гэж? Яагаад би өөрийгөө өвтгөнө гэж асууж магаад? Над дээр хагалгааны заалтаа маш олон хүмүүс хурж ирдэг. Тэгээд би тухайн хүн яагаад ийм нөхцөлд хүрсэн жинхэнэ шалтгааныг ховсоор олж мэдснээр тэд хагалгаа хийх хэрэггүй болдог. Бид сая орсон сургалтаараа үүнийг хэрхэн хийх, хүний ухамсарын нисгтэй хэрхэн холбоодох талаар сурсан. Ухамсарын энэ хэсэг үнэхээр хүчтэй бөгөөд юу ч хийх чадaltaй байдаг. Үүнийг тэгээд би хүмүүс зааж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хүрч байгаа. Өнгөрсөн жил би Москвад Оросын хэсэг эмч нарт үүнийг заасан бөгөөд тэд үүнийг ирээдүйн эмчилгээ гэж байсан. Үүнийг мөн энтгэх заасан. Дараа жил би үүнийг Өмнөд Америкийн улсуудад болон Хятадд очиж заана. Энэ улам л олон хүнд хүрч өргөжөж байна. Эмчилгээний гол санаа нь бид эрүүл мэндийн ажилтнанд даатгалгүй өөрөө эрүүл мэндийг хариуцах боломжтой бас хэрэгтэй гэдэг үзэл санаа.
Хэрэв бид яагаад өвчсөн уг шалтгаанаа мэдэж чадвал өөрийгөө эдгээж төгс эрүүл мэндтэй амьдарч болно. Энэ л миний өнгөрсөн 30 жилийн турш хийсээр байгаа зүйл юм аа. За тэгэхээр би Анугийн Арканзас мужийн Хантсвилл хотод жижигхэн офстой бөгөөд гэртээ байгаа үедээ би тэнд үйлчлүүлэгчтэйгээ уулзаж дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хүлээн авдаг. Гайхалтай шүү. Хаа байдгийг ч мэддэхгүй шахам жижиг хотод энэ бүхэн болдог. Томилтой байх үедээ хүмүүс нэг үзэж чаддгүй ч гэртээ байх үедээ миний хийсэн ажлын ихэнх нь л энэ газар хийгддэг. За тэгээд ямар тач өнөөдөр бидний ярих сэдв бол үхлийн дараах амьдралын тухай. Энэ тухай би ном бичсэн бөгөөд үүний тухай ярилцсан. Би 14 ном бичсэн бөгөөд бүгд л ховсон үед олж авсан мэдээлэл мэдлэг дээр үндэслэгдэн бичигдсэн байдаг. Учир нь би ганцхан төрлийн мэдээлэл авдаггүй. Ажлынхаа он жилүүдэд би хүний нэрлж болох далдын нууцлаг ертөнцийн бүхий л агуулга концепттэй учирч явсан учраас энэхүү ярилцлагын дараа зөвхөн энэ ном төдийгүй өөр бусад асуухыг хүссэн зүйлсээ чөлөөтэй асуугаарай. Учир нь би туйлын сониуч хүн бөгөөд бүхнийг мэдхийг хүсдэг, тийм ч учраас энэ олон номыг бичих хэмжээний мэдээллийг цуглуулсан. Өмнө хэлсэнчлэн би холбогддгүй боловч би алдагдсан мэдээллийн судлаач, сурвалжлагч, хайгч. Энд би нэг бол алдагдж алга болсон эсвэл мартагдсан мэдлэгүүдэд бүх анхаарлаа хандуулдаг бөгөөд одоогоор 14 ном бичсэн боловч үргэлжлүүлэн бичсээр байх болно. Яг одоо Эдрет ертөнц номын 3 дугаар бүлэг дээр ажиллаад мэдээлэлээ цуглуулад явж байгаа. Гэртээ хараад бичиж эхэлнэ. Ямар тач энэ ном гарах болно гэж амлая. Өнөөдрийн ярилцах үхэл амьдралын хооронд ном нь Америкт борлуулагддаг хувилбар нэм. Учир нь номын хавц нь өөр. Тэгээд энэ номын маань Европ төвд борлуулах эрхийг Английн хэвлэлийн компани эзэмшдэг бөгөөд Канада, Австрали, Ирланд зэрэг улсуудад охин компаниараа зардаг. Уг нь энэ номыг танай улсад заруулах гэсэн боловч сарын өмнө асуухад 120 гаруй хувь байна гэсэн бөгөөд үлдэгдэл бага. Дээр номын хавц өөр учраас 12 сар дахин хэвлэх хүртлээр энэхүү номыг энд зарах боломжгүй гэж хэлсэн. Бас би өөрөө хэдийг авч ирсэн ч ихэнхийг нь Шинэ Зеландд байхдаа арга хэмжээний үеэр зарчихсан. Иймд надад ганцхан л ном байна. Энэ номыг би үхэл амьдралын хооронд гэж нэрлсэн ч хүмүүс маш ихээр нэр нь буруу юм биш үү? Амьдрал үхлийн хооронд гэж яагаад нэрлээгүй вэ гэж асуудаг юм. Ялгааг нь олж харж байна уу? Бидний энэ амьдардаг гаригаас гадна тэнд бүхэл бүтэн оршихуй ертөнц шал өөр хэмжээсийн амьдрал байгаа. Дэлхий дээрх амьдралаа дуусгаас эхлээд дахиад дараагийн өөр амьдралаа эхлүүлэх хүртэл чинь. Ийм учраас бүхэл бүтэн ертөнц тэнд эхэлдэг учраас би энэ номыг үхэл амьдралын хооронд гэж нэрлэсэн. Ховс хийж судалгаа хийсэн энэ хугацаанд би мянган хүнтэй ажилласан байдаг бөгөөд хүмүүсийн үхлийн дараах бүхэл бүтэн амьдралыг судалж эхэлснээр энэ номыг бичих болсон. Одоо бол энэ тухай судалдаггүй зөвхөн эмчилгээ дээр анхаардаг учир нь би үүнийг аль хэдийн биччихсэн. Өнгөрсөн амьдралаа санах ховс хийхэд хүн бүрл нэг л зүйлийг ярьдаг. Үүнийг зөв зохистой хийхийн тулд даалд ухамсар нь хүнийг холбоотой бүх өнгөрсөн амьдралаар нь аялуулж мөн үхлүүдээр нь аялуулдаг. Бусад ховсчид үүнийг хийдэггүй байсан бөгөөд шалтгаан нь хүнийг би үхлээр аялуулж байгаад одоо байгаа биед нь муу зүйл болчихлоо яах вэ гэдэг айдгаас үүдэлтэй. Гэвч ийм зүйл болдоггүй бөгөөд болох ч үгүй. Бидний одоо цагт байгаа физик биед ямар ч нөлөө үзүүлж чаддаггүй. Би үүнийг хийж байхдаа хүний төсөөлж болох бүх төрлийн үхлээр өгсөн хүмүүстэй ажиллаж байсан. Толгойг нь тасцсан, шонд өлгөж шатаасан, бүх дайны үеэр нас барсан хүмүүстэй уулзаж явлаа. Мөн миний Хирошимагийн дурсамж номонд атомын цөмийн бөмбөгт цохигдож нас барсан хүн хүртэл гардаг. Иймд өнгөрсөн амьдралаа санах ховс хүний одоогийн биеийг огт гэмтээдэггүй. Би үүнийг баттай хэлнэ.
Би хүнтэй ажиллахдаа өнгөрсөн бүх амьдралаар нь явуулж өхлийн процессыг мөн туулуулдаг бөгөөд биеэ орхин нөгөө талд очих явцдаа бүгд л нэг янзаар ярьдаг. Тэд бүгд л биеэ орхих тэр мэдрэмж, биеэ хөндлөнгөөс харах тэр мэдрэмж, нөгөө талд очоод харсан үзсэн туулсан бүх зүйлс нь адилхан байдаг. Хэрэв маш олон хүмүүс чамд нэг л зүйлийг дахин дахин яриад байвал түүнийг бааргүй үнэн гэж баталж байгаа нь тийм үү? Энэ бол үннийг таних, батлах, шинжлэх ухааны үндсэн зарчим шүү дээ. Иймд би өөрийнхөө номонд бичсэн бүх мэдээллийг үнэн гэж баталдаг. Энэхүү зарчмыг би дэлхийн нууцуудын талаар судалгаа хийж байхад хүртэл баримталдаг. Хэрэв олон хүн яг л нэг зүйлийг яриад байвал бид өөрийгөө зөв замаар явж байна гэж итгэдэг. Надад итгээрэй. Цөмөөрөө энэ замаар хэдэн зуун удаа явсан. Бид бүгд олон дахин төрөлд авсан сүнснүүд. Бид бүгд байж болох бүх төрөлд амьдарч, байж болох бүх төрлийн үхлээр үхэж, нөгөө талд очоод, нөгөө очдог газар нь очоод дэлхий дээр буцаж ирсэн. Учир нь дэлхий бол нэгэн төрлийн сургууль юм. Бид энд суралцах гэж ирдэг бөгөөд үнэндээ дэлхий бол нэлээд хэцүү, шалгуур өндөртэй гараг. Энэ сургуульд та голчлон мэдрэмжүүд болон хязгаарлагдмал байдлыг давах хичээл суралцахаар ирсэн бөгөөд бусад гарагт ийм ойлголт байдаггүй. Иймд дэлхий бол маш итгээд ховор бас хүнд хичээлтэй гараг юм аа. Гэхдээ сургууль гэдэг утгаараа та анги алгасах боломжгүй бөгөөд хэрэв хичээлээс сураагүй бол дахин сурч бодог. Эхнийхээр ойлгоогүй бол дараа дахиад сурч болно. Ингээд дахин төрөөд яг тэр нөхцөл байдалтай ороод байдаг. Үүнийг бид карма гэж нэрлээд байдаг шүү дээ. Бид бүр явчихдаггүй. Үхээд, буцаж төрөөд дахин төрөл аваад ирдэг. Үүнийг ойлгох нь туйлын чухал. Гэхдээ тэд хэлэхдээ зүгээр дээ нэг амьдралдаа бүгдийг заавал зөв хийхгүй байж болно штэ гэдэг. Гэвч бид өөртөө маш ихийг даалгадаг. Өөртөө маш их бэрхшээл, ачааг, мөн кармаг үүрээд ирдэг. Би буцаж очиод бүгдийг нэг төрлөөр дуусаад төгсөөд ирнэ гэдэг. Энэ бол тийм ч сайхан сонголт биш. Тэд ууг нь бидэнд наа ачаа чинь хитрхи их байна, сайхан санаа биш байна. Ихэд их ачаа өөрөх тусам улам хэцүү болно гэж хэлдэг л дээ. Би нэрээ тэд гэж хэнийг хэлж байгаагаа удахгүй тайлбарлана. Энэ нь яг л их сургуульд ороод нэг семестрт хэд их хичээл авахтай адилхан. Бид ямар ч сул чөлөөт цаггүй, хичээлээс гадар үйл ажиллагаанд оролцохгүй ингээ яваад байвал ачаалаасаа болоод хямралд ядаргаанд ордог. Яг л үүнтэй адил. Иймд тэд бидэнд нэг төрөлдөө өөрийн чадах хэмжээний л хичээлийг авахыг зөвлөдөг бөгөөд бусад хичээлдээ санаа зовлтгүй дараа нь хийж болно гэдэг. Бид үргэлжил эргэж ирдэг. Яах ууг нь бид бүгдийг нь сурсаар байгаад бүх хичээлээ үзэж дуусаад дахин дэлхий рүү буцах шаардлагагүй болж тэндээ үлдэх үе ирнэ. Гэхдээ бид алдаа гаргасаар байгаа цагтаа карма үүсгэж буцаж ирдэг. Гэхдээ энэ буруутгагдах зүйл огтхон ч биш. Хүн бүр өөрийн чадах хамаг сайнаараа хичээсэн байдаг. Бид яаж алдсан байсан там гэж зүйл байдаггүй. Там байхгүй. Би мянган хүнд ховсгож байсан ч нэгэн ч тамийн тухай ярьж байгаагүй. Там бол сүмийн гаргаж ирсэн ойлголт. Та бүхэн гадарлаж байгаа. Тэнд зөвхөн сайхан эерэг бөгөөд гайхамшигтай зүйлэл байдаг. Бид үүнийг ойлгосон цагт үхлээс тэгтэл айх хэрэггүй болно. Миний охин эрчим тэмцэлгээний тасагт 20 гаруй жил ажилласан. Тэнд ажиллахад хамгийн харахад хэцүү байдаг нэг зүйл нь хүмүүсийн үхлээс айх айдас байдаг гэсэн. Нэг настай эмэгтэй маш айдас хүйцтэй нас барсан гэсэн. Ууг нь тэр хангалуун сайхан амьдарсан ч би төгс амьдарч чадаагүй гэж зогсоо цагөө хэлжсэн гин. Энэ бол сүмийн гаргасан ойлголт. Төгс амьдралаар амьдраагүй бол тамд очно гэж. Гэвч хинч төгс байдаггүй шүү дээ. Төгс байх жаалбгүй. Төгс амьдарсан ганц хүн цовдлогсон шүү дээ. Гэтэл энэ ойлголт ямар үр дүнг авчирж байна гэхээр үнэхээр амар тайван сайхан амьдарсан хүн айдас хүйц дунд нас барж байна.
Яг энэ учир шалтгааны улмаас би энэхүү номыг бичиж хүн бүрт үхлээс айх хэрэггүй гэдгийг ойлгуулахыг хүссэн. Бид хаашаач илгээхдэггүй бөгөөд бид насан туршдаа халуунгаалд шатахгүй. Та аав ээж гэж бодъё. Тэгээ хүүхдээ буруу зүйл хүлээгээд халуун токофонд хийгээд хайчихгүй сте. Яг үүний эсрэгээр бид чадахгүй байгаа зүйл дээр нь тусалдаг. Ямар ч буруу зүйл хийсэн ба бүр шоронд орсон байсан ч бид хүүхдээ хайрлаж тэдний тал зогсдог. Тэгвэл яагаад биднийг бүгдийг бүтээсэн хүч үүнээс өөр байна гэж. Тэд бидэнд үргэлж зөвөөр хийх боломжийг өгсөөр, дахин өгсөөр байдаг. Гол нь үүгээр юу хийхээ бид өөрсдөө шийддэг. Хэнийг ч буруудахаа бол шалтгаан нь тэнд байдаггүй. За би одоо дэс дарааллаар нь бид үхэхэд юу мэдрэгдэг болох түүний дараа хааждаг зэргээр яриад явъя. Яриад дуусны дараа та бүхэн асуулт асуух цагтаа үлдэнэ. Зарим асуултууд хариулахад хэцүү байдаг ч өөрийнхөө хүмүүсээс тусламж авч байгаа шалтгаан хариулна. Ямар ч тач хүн бүхний асуултад хариулт өгөх бөгөөд ингэх нь бид ойлголтоо зэгцэлж айд сэргэлжээгээ багасгахад туслах юм аа. Хүн үхэхэд ихэнх тохиолдолд энгийн л нэг үхэл байдаг. Хөгшөрсөн, өвчлсөн, эмнэлэгт эсвэл гэртээ нас бардаг. Миний бага байхад ихэнхдээ гэртээ нас бардаг байлаа. Гэвч зарим хүмүүс дайнаас болоод машины болон бусад тослоор бусдын гарт амиа алдах гэх мэт маш травмд үхлээр хорвоог орхидог. Тэд тэгээд биеэ маш богино хугацаанд орхисноос болоод өөрийгөө нас барсан гэдгийг ч ухаарлгүй хоцордог. Үүний ялгаа нь гол нь тайлбарлаж өгөх гэж байгаа маа өнөөдрийн яриагаар. Гэхдээ ингэж нас барсан ч зүгээр боловч хит хурдан өнгөрснөөс болоод тэд биеэ орхисноо мэддэггүй. Эхлээд энгийн байдлаар нас барах буюу гэрийн эсвэл эмнэлгийн оронд нас барахад тэд эхлээд хүйтнийг мэдэрдэг. Дараагийн агш нь тэд биенээсээ гараад өөрийнхөө биеийн хажуу зогсож байдаг. Ийм л хурдан болж өнгөрдөг. Яг л энэ сандлаас босоод тэр сандал дээр суух мэт. Биеэс гулгаж гарах нь ийм хурдан бас ийм амархан байдаг байх нэ. Тэдний хамгийн түрүүнд хэлдэг зүйл бол бурхан минь би ийм онцгүй харагддаг мэдээгүй юм байна. Тэгээд дараагийн хэлдэг зүйл нь би эндээс чөлөөлөгдлөө. Би одоо хүссэн газраа хүрч хүссэн зүйлээ хийх боломжтой болох нь үнэхээр гайхалтай гэдэг. Тэд үнэхээр биедээ буцаж орохыг хүсдэг гэж бодож байна уу? Ихэнх тохиолдолд нас барж буй хүний бие хэвийн ажиллах боломжгүй болсон өвчтөй байдаг. Тэд тийшээ буцаж орохыг хүсдэггүй. Үлдэж буй хүмүүс болох бид л тэднийг энд нь байлгаж байхыг хүсдэг. Бид тэдний төлөө боддоггүй. Бид зөвхөн өөрийнхөө төлөө л энд байлгахыг хүсдэг. Тэгээд энэ бол маш хувиа хичээсэн хүсэл юм. Тэдний бие нь эргээд хэвийн ажиллахгүй нөхцөл байдалтай байгаа бол тэр үнэхээр эндээ үлдэж үүнийг үргэлжлүүлэхийг хүснэ гэж бодож байна уу? Надад нэг юмч найз байдаг юм. Тэр мөн л хүний оюун ухаан өөрийнхөө биеийг эдгэж чадна гэж итгэдэг. Мөн манайх тэрний 3 номыг нь хэвлсэн. Тэр хэлэхдээ хин ч явхад бэлэн болоогүй байхдаа явдаггүй гэдэг. Түүнийг эмнэлэг дээр ажиллаж байхад нь цэнхэр аюулын дохио буюу настай хүмүүс зүрхний шигдээс боллоо гэдэг дохио ирэхэд тэр 50 айжуу очдог гэж байгаа. Учир нь тэд явахыг хүсэж байгаа бөгөөд л ингэж байгаа бөгөөд тэднийг энд уух нь бидний ажил биш гэж ярьдаг юм. Миний гол санааг ойлгож байна уу? Бид үхлийг арай өөр өнцгөөс нь харж үзэх хэрэгтэй. Тэгээд хүн биеэсээ гарахад үнэн байдал нь үнэхээр эрх чөлөөтэй, ямар ч хил хязгаар байхгүй, үнэхээр амгалан үзэсгэлэнтэй байдаг гэдэг. Гэтэл бид байхдаа бид маш хязгаарлагдмал байдаг.
Төрөх туршлагаа ярьж байгаа хүмүүсийг сонсоход би дормогцоо тэд энэ надад таалагдахгүй байна. Би чинь юу хийчих вэ? Ямар давчуу юм бэ гэдэг. Тэдэнд биений нэрэг маш хүнд, нягт мэдрэгддэг. Учир нь хүнд олигон байдлаар оршиж байхад туйлын эрх чөлөөтэй үзэсгэлэнтэй байдаг. Бид генетл маш олон хил хязгаарлалтанд ордог. Чи хаа дуртай газараа хүрч чадахгүй, юу хүснээ хийж чаддаггүй. Учир нь хүмүүс цаг хугацаа, орон зайны олон хязгаарлалтанд ордог. Тэгээд биеэс гараад явхад, бэлэн болоход тэд ганцаараа байдаггүй. Тэнд хэн нэгэн заавал байж цаашаа хаа хүрэх, юу хийх, хэрхэн хүрхийг нь зааж өгдөг. Би тэднийг ухтагчид гэж нэрлэдэг бөгөөд тэд бидний нас барсан эхнэр нөхөр, аав ээж, хамаатан садан, найз нөхөд ч байж болдог. Эсвэл бүр бидний сахиулууд, харсан даасан тэнгэр маань байж болдог. Юу ч гэж нэрлсэн бай, тэд бидэнд замчлахаар ирсэн байдаг. Амьдрах хугацаанд ч бид ганцаараа байдаггүй. Зүгээр л үүнийг бид анзаардаггүй, мэддэггүй. Бид энд амьдрахаар эрэхтэй өөрийн сахиусан тэнгэрийг сонгон гэрээ хийдэг. Би тэднийг зүгээр сахиулууд гэж нэрлэдэг. Хамгийн багадаа хүн бүр нэг сахиусан тэнгэртэй байдаг бөгөөд хизээч биднийг орхидоггүй бөгөөд үргэлж дэрэгдээс тусаж дэмжиж байдаг. Би зүгээр л үүнийг мэддэггүй юм. Хүмүүс над дээр ирэхдээ би гав ганцаархнаа, надад ярилцах, сэтгэлээ уудлах, тусаж дэмжих хүн нэг ч байдаггүй гэж ярьдаг. Энэ бол худал. Чамд бүр зориулагдсан, ажил нь болж томилогдсон сахиусан тэнгэр дор хаяж нэг байгаа. Гэвч тэд бас хөндлөнгөөс оролцох хэрэггүй болохоор биднийг тусламж хүссэн үед л тусалж чадна. Гэвч бид нэг л тусламж хүсвэл бурхан минь тэд үүнхээр уулыг нурааж усыг эргүүлээч болов бидэнд тусалдаг. Хэрэв бид маш нарийн төвөгтэй амьдралтай бол ихтэй 4 хүртэл тооны сахиусан тэнгэртэй байж болдог. Гэхдээ нэг үндсэн сахиусан тэнгэр бидэнтэй хамт байдаг. Жишээ нь амьдралд чинь гинтийн өөрчлөлт гарч явж буй зүг чиг хийж буй ажил чинь үндсээр өөрчлөгдөх юм бол тэр чиглэлээр мэрэгсэн сахиусан тэнгэр нэмэлтээр ирж явж буй зүгт чинь туслах гэх мэтээр байдаг. Эцсийн бүлэгтээ биднийг цаашдын замд хөтлөх хэн нэгэн байх бөгөөд хайртай дотны хүмүүс биш бол бидний сахиусан тэнгэрөө биднийг замчилдаг. Бидний дотор эм чимлэгийн ажилчид байгаа бол нас барах төгсөн хүмүүс заримдаа өөрийнхөө хажууд таньдаг тэнгэр тайсан хэн нэгнийг байна гэж ярьдаг. Энгийн хүмүүс ч ийм зүйл үзэж байсан байх. Тэд эдгээр хүмүүстэй хайртай хамт явахдаа дуртай байдаг шүү дээ. Нас барж буй хүмүүс миний хажууд тэр маань байна гэж ярихад эмч нар ихэнхдээ л энэ эмний нөлөөгөөр дэмэрч байна гэдэг. Хүчил төрөгчийн дутагдлаас эсвэл болж юм харж байна гэдэг. Иймэрхүү явдал гинтийн тохиол гэж хэлэхэд хит их хэлбэг болоод байгаа юм шүү гэж би боддог. Яг ингэж явхад бэлдэж буй хүмүүс нас барахтаа хизээж айдаггүй. Бүгд л хүүшээ энд хин байгааг хараач хэмээн баярладаг. Ингээд замдаа гарахад юуны төрөөнд бид хонглоор явдаг. Үхлийн өмнөхөө очиж байсан хүн байна уу? Үхээд сэрсэн хүмүүс би ийм хонгил харсан гэж дэлхий даяар эмч нартай хэлдэг ч эмч нар дэмээрлээ худал ярьж байна гэдэг. Үгүй шүү, энэ бол байнга тохиолддог зүйл. Гол нь эргээд ирсэн хүмүүсийн гол ялгаа нь гэвэл тэд хонглоор дуустал нь явдаггүй. Гэвч тэд үүнийг ямархуу болохыг мэдрээд гардаг. Ямартаа ч хонглын хаа нэгтээ явж байх чинь хэн нэгэн чи үнэхээр ийшээ явмаар байна уу? Эсвэл буцмаар байна уу гэж асууж сонголтыг өөрчнүүлдэг. Тэгээд энэхүү туршлага нь уг нь бол маш үзэсгэлэнтэй байдаг тул ихэнх нь явах сонголтыг хийдэг. Цааш яван хонглыг гатлахад
маш хүзэсгэлэнтэй газар харж маш хурд цагаан гэрлийг хардаг гэдэг. Зарим үхлийн өмнөх туршлагыг амсч байсан хүмүүс өөрийгөө мэс заслын орон дээрээс нилээн дээрээс өөрийнхөө биеийг харсан гэж ярьдаг. Гэхдээ энэ нь үхээд амьдрах биш юм. Жинхэнэ үхээд амьдрах буюу үхлийн өмнөх туулал бол хурц тод гэрэл хардаг. Цагаан гэрэлд нэгэнд хүрсэн буюу түүнийг өнгөрсөн бол хүн эргэж буцалтгүйгээр бие орхидог. Та магадгүй тэр цагаан гэрлийг бурхан гэж дуудах байх. Юу ч гэж дуудсан бай, энэ бол аврах том энерги их сурвалж юм. Тэгээд та нар өөрсдийнхөө сүнс ухамсарыг мөнгөлөг утсаар биетэйгээ холбогдсон байдгаа мэддэг үү? Энэ цуугаа ихэнх нь мэдэх байх. Бид амьд байх хугацаанд бидний сүнс буюу ухамсар биетэйгээ мөнгөлөг утсаар холбогдсон шүн бүр бидний сүнс биенээсээ гарч хоос агаар мандлаар хэмжээсүүдээр астрал ертөнцөөр зугаалж яадаг ч гэсэн энэ холбогдсон мөнгөлөг утсаараа биедээ буцаж ирэх шалтгаан нь болдог. Учир нь жинхэнэ чи бол тэр ухамсар буюу оюун санаа юм. Тэгэхээр шүн бүр жинхэнэ та буюу энэ ухамсар биеэсээ гардаг байх нь хүний бие нь ядраад унтаж байдаг болохоос биш, жинхэнэ чи буюу чиний ухаан бодол сүнслэг оршихуй нь хийж байсан зүйлсээ үргэлжлүүлэн биеэсээ гардаг. Тиймээс унтах үед жинхэнэ чи биеэсээ гарч янз бүрийн судалгаа хийдэг юм. Нойрсох нь яг л үхэлтэй эсвэл үхлийн өмнөх туршлагатай адилхан процесс билээ. Та энэ үед нөгөө ертөнц рүү тентхийн бүх зүйлийг харж дэлхийн хаашаа ч хамаагүй явж эсвэл дэлхийгээс гарч гариг ертөнцүүдийг судалж болдог байна. Энэ бүгдийг бид шүн бүр хийдэг. Харин юу хийснээ санах, цорын ганц арга нь зүүдээ иргэн санах буюу зүүдэндээ нисэж байгаагаа эсвэл өмнө нохид очиж байгаа газрынхаа талаар детальчлах санах хэрэгтэй болно. Хүмүүс бүгд ингэж чаддаг ч энэ өглөө нь болоход энэ утас биднийг амьдралд нь буцаага авчирдаг байх нь байна. Харин таныг өөхөх үед буюу нөгөө цагаан гэрлийн хонглыг дамжин өнгөрөх үед тэнд буй нэрэг маш хүчтэй байдаг тул нөгөө мөнгөн утсыг тасалж орхидог юм байна. Тэр мөнгөн утас тасрах эсвэл замхран алга болох үед та бие рүүгээ буцаж орох боломжгүй болдог юм. Тэгээд л утас тасарч амьдралын оч үгүй болох үед ард үлдсэн бие махбод дороотож ялзарч эхэлдэг. Орхин явсан биенээс тань хойсон хайснаас өөр юу ч үлддэггүй буюу сүнсэн бие нь орчлон ертөнцийн нөгөө тал руу очдог гэсэн үг. Тиймээс үхэлд ямар ч өвдөлт гэж байдаггүй. Яагад гэвэл таны сүнсэн бие махан биеигт нь орхин гарахдаа үхлийн шалтгаан болсон ямар ч өвчин байсан түүнээс ангисарч орхиж явдаг. Өвдөлт гэдэг нь зөвхөн бие махбодод мэдрэгддэг буюу үлддэг зүйл юм. Биеэс гарсан даруйд өвдөлт байхгүй болдог. Тэгэхээр сүнс буюу жинхэнэ чи бол өвдөлт огт мэдэрдэггүй байх нь. Өвдөлтөд дүүцэх цорын ганц зүйл нь гэмшил харуулсал юм. Бид тэр үед л илүү сайн хичээх ёстой байсан юм. Би ингэх хэрэггүй байжээ, тэгэх хэрэггүй байжээ. Эсвэл үүнийг л хийх байсан юм гэх харамсал, гэмшил байдаг. Энэ мэдрэмжүүд л өвдөлтөд дүүцгэж байж болох юм. Тэгээд чи ертөнцийн нөгөө талд очиход хамгийн түрүүнд чиний амьдралыг чин дэлгэж харуулдаг. Танд өөрийн гэсэн хөтөж харуул хамгаалагчид багш нар ахмадууд байдаг ба тэд бүгд л яг л хурал семинар дээр сууж байгаа юм шиг суудл эзэлсэн байдаг. Тэдэнд чиний амьдралд болж өнгөрсөн бүхэл зүйлсийг багтаасан яг л том компьютерийн хадгалах систем шиг бүрэн хэмжээний бичиг баримт байдаг. Библиэд хүртэл амьдралын тань бүх агшин хадгалагддаг гэж заасан байдаг. Юу ч гээгддэггүй эсвэл үнэл анзаарагдахгүй өнгөрдгүү гэд бод. Тэд хамгийн эхлээд чамд амьдралыг чинь харуулна. Тэгээд чи бичлэгийг үзээд би яагаад ийм үйлдэл гаргасан юм бол үүнийг хийхсгүй байж тээ гэж харамсах болно. Тэгээ амьдралдаа тохиолдсон бүх үйл явдлуудыг эргцүүлж бодно. Гэхдээ амьдралаа өөрийн өнцгөөс хараад зогсохгүй чамтай таарлаж байсан бусад хүмүүсийн өнцгөөс ч бас харуулдаг. Ямар шоу үйл явдлыг болохыг төсөөлөд үзтээ.
чамтай танилцаж эсвэл харилцан ярина өрнүүлж байсан бүх хүмүүсийн нүдээр чамайг өөрт чинь харуулна. Энэ л хамгийн хэцүү үе буюу нөгөө өвдөлттэй дүүцэх гэмшлийн мэдрэмж юм. Яагад гэвэл чи өөрөө ирэхгүй л би тэдэнд ингэж хүн дээр тусна гэж мдээгүй. Намаа ингэж хэлэхэд тэднийг ингэж гомдно гэж бодоагүй гэж боддог. Тэгээд чи алдаа гаргаснаа, буруу зүйлс хийснээ ойлгож эхэлнэ. Үүнийг карма гэдэг юм. Энэ бол тэнцвэрийн хууль юм. Юу тарин түүнийгээ хураана гэдэг шүү дээ. Чи хэн нэгэнд ямар нэгэн муу зүйл хийсэн бол тэр үйл нь буцааж төлөгдөх ёстой байдаг юм. Энэ хуулиас зүхтаах арга гэж байхгүй. Үүлийн үрээ эдлэх ёстой. Чи үүнийг заавал засаж залруулах ёстой учраас хэрв энэ амьдралдаа засч чадахгүй бол дараагийн амьдралдаа яг л тэр хүмүүстэйгээ учирч дахиад л эхлээс нь туулах шаардлагатай тулгарна. Та ингийг хүсэж байна уу? Эсвэл одоо шийдээд дэлхийд адил үүрэгтэйгээр ирэхээс зайлсхийх сонгох уу? Намайг зарим үйлчлүүлэгчдээ та дараагийн амьдралдаа тэдэнтэй дахин уулзрах болно шүү дээ гэж сануулхад айц сандрах нь мэдрэгдэж байдаг. Би тэгмээргүй байна гэдэг. Хэрв тийм бол энэ амьдралаа дуусгахаас өмнө боломж байгаа дээрээ л засан дээр. Та бүгд л энэ хүн ийм зүйл хийчихэд яагаад зүгээр өнгөрч үү гэж уулга алдмаар хэн нэгнийг танил үсттэй. Гэвч тэд хизээс зүгээр өнгөрдгөө юм. Ойр холын хизээ нэгэн цагт одоо биш юм аа гэхэд дараа төрөлдөө үүлийн өөрийнхөө төлөөсөө төлжил таараа. Гэвч цаг хугацаа урсан алга болж буй энэ амьдралдаа та хийхээр заяагдсан тэр тооцоог яагаад одоо төлөхгүй дараа амьдралаа хүлээнэ гэж вэ? Чи өгсөн ч бусад хүмүүст хийсэн зүйлүүдтэйгээ нүүр тулах болно. Хийх ёсгүйгээ мэдэж байгаач нүдэн анаад өнгөрөөсөн тэр зүйлс. Тэгээд эргэн тойрныхоо ойр дотны хүмүүс рүү харж бид өөрийгөө тиймд сайн биелүүлж чадсангүй тийм үү? Жаахан алдаа гаргачихлаа шүү гин. Тэгээд за альваа хоёулаа дахиад энэ дэлхийд ирээд өөрөө нэг оролдож үзье. Энэ удаа чи нөхөр минь бол би эхнэр чинь болъё. Чи ээж бол би охин болъё гэх мэт тохирно. Та хэд дүрээ сольсон ч бүгд л нэг жүжигийг амьлуулж байгаа болохоор та бүхэн амьдралд тань байгаа хүмүүс хоорондоо үргэлж үүргээ сольдог байх нь байна. Миний үхээс зэгсэн гэгдэх зарим үйлчлүүлэгчид маань дараа нь энэ бүхэн зүгээр л нэг жүжиг байсан юм байна штэ. Амьдрал бол театр байсан байна. Тэдгээр намайг гомдоосон хүмүүс зүгээр л урдаас бичигдсэн дүрээ тайзан дээр бүтээж байсан байна. Тайзны ард байхад тэдгээр хүмүүс дүрдээ бэлтжижсэн байна гэдэг. Гэхдээ дэлхийд байх үед бүхий л зүйл маш ноцтой санагдаж үнэхээр чухал, үнэн бодит мэт байдаг. Эргээд харахад энэ бүх зүйл нүд ирмэгтүүдийн зүйл байсан юм байна штэ гэдэг. Тэгэхээр амьдрал бол тоглоом болохыг бид томоо гихчин нэг сургуульд оршиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид харах өнцгөө өөрчлөх үед их олон зүйл өөрчлөгдөв. За тэгээд хүмүүс би буцаж ирээд дахин оролцохоор шийдлээ гэж хэлэхдээ дараагийн амьдралдаа юу хийхээ сайхан төлөвлөж тухайн амьдралдаа уулзах ёстой хүмүүстэйгээ гэрээ байгуулдаг. Тэдгээр хүмүүс бол чиний амьдралд чухал үүрэгтэй хүмүүс бөгөөд чи тэдэнтэй хамт дараа төрөлдөө ямарваа нэгэн асуудлыг шийдвэрлэхээр тохиролцдог гэсэн үг. Гэвч асуудал бидний бүх төлөвлөгөө гоёмсог бэлэг шиг боож багалсаар ирэхэд үүснэ. Би үүнийг хийж чадна. Би энэ бүгдийг нэг дор зохицуулна гэдэг. Ганц орлогоор бүгдийг хийн. Тэгээ бушуухан буцна гэж боддог. Учир нь гэвэл ертөнцийн нөгөө талд бүх зүйл маш ойлгомжтой, тодорхой яс тас байдаг болохоор тэр. Гэтэл дэлхийд буцаж ирэхдээ сүнс бүх төлөвлөгөөгөө тэврээд би үүнийг санах болно гэж яддаг боловч гэвч төрснийхаа дараа тэд би юу санахаа болчлоо гэдэг. Учир нь амьдрал буцаж ирэхэд бүх дурсамж айрладаг. Нэг удаа би хэрв бид төрөхдөө юу хийх ёстойгоо санаж бусад хүмүүстэй ямар холбоотойгоо мэддэг байсан бол хамаагүй амар байх биш үү гэж асуусан билээ. Гэтэл тэд яалаа гэжтэй тийм байсан бол энэ шалгалт байхаа болно. Хэрв чи хариуг нь урдаас мэдэж байвал сургуульд сурахын хэрэг юу байна вэ гэж хариулсан билээ. Тиймээс л бид бүх ой санамжаа устгуул цоо шөнөөр эхэлдэг байх нь байна. Дэлхий болд чөлөөт сонголтын гариг билээ. Бид хичнээн сайхан төлөвлөгөөтэй ирсэн байсан ч бусад хүмүүс ч гэсэн өөрсдийн төлөвлөгөөг авчирдаг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс төлөвлөгөөнүүд хоорондоо мөргөлдөж бидний хүссэн үр дүн заавал биелдэхгүй гэхүү дээ.
Тэгэхээр бидний хийж чадах цорын ганц зүйл бол хамаг сайнаараа хичээх явдал юм. Хүмүүс хөх үедээ би бүх зүйлийг төлөвлөсөн байсан. Гэхдээ яг яагаад чадсангүй вэ гэж гайхдаг. Хариулт нь амьдрал тохиолджээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нөгөө талд очих үедээ чи өөрөө амьдралаа эргэж хараад юу хийж, юу хийгээгүйгээ ойлгоно. Харин тэнд хэн нэгэн чамайг шүүх гэж сентитээр суудаггүй. Чамайг өөрөөс чинь өөр хэн ч шүүж шийтгэхгүй. Гэвч өөрөөс чинь илүү хатуу шүүгч гэж бас байдаггүй. Би энэ үйлдэлээ ингэж залруулна, тэгж эргүүлж төлнө гэж хүн өөрөө шийддэг байх нь. Энэ нь илүү хэцүү биз дээ. Бид бодохдоо бурхан намайг ингэж тэгж шийтгэж гэн гэж бодож ингэж ярьдаг. Гэвч үгүй ээ, чи өөрөө бүх амьдралаа зохиож бичсэн. Чи өөрийн амьдралын зохиолыг бичиж жүжигээ найруулсан. Чиний амьдралд юу тохиолдохыг чи өөрөө шийдсэн болохоор хэнийг ч буруутгах чадахгүй. Хэрэв бүх зүйл төлөвснөөр чинь болохгүй байгаа бол зүгээр л өөрийгөө өөрчил. Тэнгэрт байгаа хэн нэгэн чамайг шүүж шийтгэж байна гэж бодож хэрэггүй. Чи өөрийгөө шүүж, өөрийгөө шийдэгдэг. Хэрэв шийтгэл гэх нь хатуу сонсогдож байвал хичээлч гэж нэрлэж болно. Энэ бүх зүйлсийн процессын гол утга нь туршлага буюу сургамж юм. Хэрэв чи энэ удаа ухамсарлаж ойлгож чадахгүй бол дараагийн удаа буюу ойлгох хүртлээр дахин хийх шаардлагатай. Зарим хүмүүс нэг гэрээгээ олон амьдралуудад ажилуулж нэг л хүмүүстэйгээ дахин давтаж амьдарсан мөртлөө засаж залруулж чадаагүй байдаг. Заримаас нь "Гүй чи яг хизээ ухаарах гээд байдаг хүн бэ" гэж асуучмаар л байдаг шүү. Хэрэв та энэ бүтэхгүй юм байна, зүгээр л гэрээг таслая гэж бас шийдэж болно. Хэрэв үүнийг ойлгосон бол юу хийж байгаагаа мэдсэн л бол бүх зүйлийг сайхнаар өөрчлөх боломжтой. За одоо би эсрэг талд очих тухай ярмаар байна. Би нөгөө ертөнцид дотроо очиж болох 3 өөр түвшин байдгийг олж илрүүлсэн. Чи өөрийн чичирхийллийн давтамжинд тохирсон түвшинд хуваарлагддаг. Энэ чичирхийлэл нь чиний ямар хүн байсан, хэрхэн амьдарсан, юу хийснээс чинь ихээхэн хамаарна. Энэ яг л хичээл алгас боломжгүй сургуультай адил. Чи өмнөх ангидаа улирч сурах уу, эсвэл анги дэвшгүй гэдэг чинь чиний сонголт. Энэ сургуульд ангиж алгасах боломжгүй. Хэрэв чи нэг хичээлийг ойлгоогүй бол улираан доод түвшинд буцаж дахин эхлэх хэрэгтэй болно. Шалгалт болгоныг давж шат өсөх үү, эсвэл дахин оролдоод түвшиндээ үлдэх үү гэдгийг чи өөрөө шийддэг гэсэн үг. За тэгэхээр эхний түвшин бол миний олж илрүүлснээр доод астрал гэж нэрлэгдэх түвшин юм. Гэхдээ энд байгаа хинч доод астралд очихгүй гэж бодож байна. Энэ түвшин бол амьдралынхаа туршид маш их сөрөг зүйлсэд гүн автсан хүмүүсийн очдог газар. Жишээ нь харт амигчид, архичид, хүн амны хэрэгтнүүд, гэмт хэрэгтнүүд гэх мэт. Тэд эдгээр зүйлстэй үнэхээр их донцсон байдаг болохоор заримдаа өгснийхаа дараа ч үнийгээ ойлгоогүй үлддэг. Тэд бие махбодтойгоо байсаар байгаа гэж боддог бөгөөд яагаад би урдын адил мэдэрч байж чадахгүй байна, яагаад урдах зүйлсээ хийж чадахгүй байна гэж гайхдаг. Ийм хүмүүс маш их төөрөлсөн байдаг тул яг л өгөхөөс өмнө яаж амьдарч байсан түүн рүүгээ татагддаг. Жишээ нь архины газар, харт амиг хэрэглэгчдийн гудамж, хулгай дээрэм олон тохиолддог газар гэх мэт газар эргэж очихыг хичээдэг. Тэдгээр зүйлсээс өмнө мэдэрдэг байсан туршлагаа эргүүлж авахыг оролддог. Доод астралд ирдэг хүмүүс донцсон зүйлээс нь илүү сайхан зүйл энэ дэлхий дээр байдаг гэдгийг ухаарч амжилгүй явдаг болохоор тэндээсээ салахгүй зууралцаар байдаг. Доод астралыг өөрөөр дэлхийтэй холбоотой сүнснүүд гэж нэрлэдэг. Тэд өөрсдөнд нь өөр сонголт байгаа гэдгийг мэдэхгүй ойлгохгүй. Энэ үед тэдэнд туслахаар замыг нь заахаар угтагч ирдэг боловч тэд өгсөн гэдгийг ойлгохгүй болохоор тэднийг бас байгааг анзаардаггүй байх нь. Үнэхээр туйлын төөрөлсөн сүнснүүд гэж тэднийг л хэлнэ. Тэгэхээр доод астралд угтагчийн үүрэг бол тэднийг холоос ажиглаад энэ бүхнээс хизээ залхаж уйдахыг хүлээх юм. Яг л тэдний хийснээр цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр сүнснүүд уйдаж эхэлдэг.
Энэ ямар ч утгагүй юм байна. Би юу ч мэдрэхгүй байна. Хуучин бие рүүгээ ч орж чадахгүй байна. Би дуртай зүйлсээ хийж чадахгүй байна гэж тэд ойлгож эхэлдэг. Тэд төөрөлдсөн байдлаасаа залхаж эхлэх үед угтагч гарч ирж "За одоо хангалттай юу? Явах ёстой газар руугаа явах уу?" гэж асуудаг гэсэн үг. Тэнэглээ зогсоо гэж хэлдэг. Тэгээд тэднийг өөрсдийнх нь очих ёстой газарт нь аваачдаг. Нөгөө талын ертөнцид маш олон янзын газар байдаг. Тухайлбал сүнсний эмнэлэг гэж нэрлэгддэг газар байдаг. Сүрэг амьдралаар амьдарсан хүмүүс урдын мэдрэмж бодлоосоо чөлөөлөгддгүү болохоор тэд хурдан төрөл олох чадваргүй байдаг. Тэдэнд маш их эдгээл шаардлагатай. Яг л ийм сүнснүүдэд тусалдаг сэтгэл зүйн эмчилгээ үзүүлдэг газар бол дээр хэмнэлэг юм. Хэрэв тэдгээр сүнснүүдэд шууд дахин төрлөө олохыг нь зөвшөөрвөл өмнөх алдаагаа давтах өндөр магадлалтай байдаг учраас эхлээд тэднийг сэтгэл зүйн хувьд цэвэрлж өөрчилсөний дараа дахин төрөх боломжийг өгдөг. Энэ бол доод Австралийн түвшин бөгөөд энд байгаа хүмүүсийн хувьд энэ талаар санаа зовох шаардлагагүй байх. Дараагийн түвшин бол сүм хийдүүдийн Деважин гэж тодорхойлдог газартай хамгийн ойрхон газар болох дунд астрал түвшин юм. Энэ газар үнэхээр үзэсгэлэнтэй. Над дээр ирдэг хүмүүс маань бүгд л дунд астралд өндөрлөг нуурууд болон үзэсгэлэнт нуур байдаг ба уулын ингэрт янз бүрийн төрлийн байшингууд байдаг гэж дүрсэлдэг. Жижигхэн дүнзэн байшингаас эхлээд том цайз хүртэл ямар ч төрлийн байшин байх боломжтой. Маш үзэсгэлэнтэй цэцэрлэг түрээлэнгүүд бас байдаг бөгөөд орчны агаараас нь хүртэл хөгжмийн аялал шиг гарах мэт тийм гайхамшигтай сайхан орчин билээ. Энэ бол хүмүүсийн төсөөлдөг Деваж юм. Тентхийн цэцэгс дэлхий дээрх юутай ч зүйршгүй өнгөтэй байдаг. Үйлчлүүлэгчид маань тэр цэцэгсийг дэлхий дээрх бүхий л он тооллын байж болох хамгийн төгс сарнаа ямар хувэ гэж өөрөөсөө асууж төсөөлбөл зохино гэж хэлдэг. Бид тэднээс энэ газрын дэлхийтэй адилхан уу? Эсвэл дэлхийн тусгал шиг үү гэж асуухад тэд үгүй. Харин ч дэлхий бол тэрхүү төгс төгөлдөр газрын хаанч хүрч чадахгүй бүдэгхэн тусгал нь билээ гэж хэлдэг. Тентхийн тэцгэс хизээж хагдарч өгдөггүй бөгөөд үргэлж үзэсгэлэнтэй хэвээр байдаг гэн. Үхээс ирсэн гэгдэх хүмүүстэй ярилцах үед тэдэнд дунд нөгөө ертөнцийн алгалсан олон өнгийн цэцгийн төгөл мөн буцаж биендээ ирсэн ч юмсын молекул болгоныг нь хүртэл тод санахаар хэмжээний цэлгэр цэлмэг газар байдаг гэж тайлбарласан байдаг. Хэрэв та дунд астралд очивол хуучин амьдралынх шиг нөхцөл байдалд амьдрахыг хүсэж болно шүү дээ. Та тэнд өөрийн төсөөлийн дагуу амьдрах боломжтой. Энэ төсөөлөл бол Деважин төсөөлсөн дур зурагтай байх болно. Ямар ч төрлийн байшинд амьдарч болно. Магадгүй та би сая орхиж ирсэнтэйгээ адил байшинд амьдармаар байна. Гэр бүлтэйгээ амьдармаар байна. Найз нөхдөд амьдармаар байна гэж магадгүй. Тэгвэл та орхиж ирсэн амьдралаа үргэлжлүүлж байгаа хэрэг юм. Магадгүй энэ нь таны Тэнгэрийн оронгийн талаарх төсөөлөл байж болох юм. Таны Тэнгэрийн оронгийн талаар юу гэж төсөөлдөгч бай та тэнд юу ч хийж болно. Тэнд хийх олон гайхалтай зүйл бий. Тэр газар огт уйдгартай биш, харин ч бум буужгинш төм түжигнсэн завгүй газар. Гэхдээ хэрвээ энэ хэдий сайхан ч гэсэн үргэлж мөнхөд үргэлжилдэггүй. Эрт орой хизээ нэгэн цагт ахмадуудын зөвлөлөөс хэн нэгэн хаалгагч нь тогшоод за одоо амьдралаа эргэн хар шийдвэрээ гаргах цаг боллоо гэдэг. Харин та үгүй надад энд байгаа нь үнэхээр сайхан байна. Би зүгээр л энд баймаар байна гэж хэлдэг байх. Гэвч энэ нь боломжгүй зүйл юм. Учир нь та амьдралд эргэж очиж төлөөсөө төлөх ёстой. Та тэндээ үрдүүлж чадахгүй болохоор босож дэлхий рүү явж өрөө төлөх ёстой гэсэн үг. Тэгээд тэд таныг дээш аваачин бүхий л амьдралын танд илгэж харуулна. Дараа нь та шийдвэрээ гаргах ёстой болно. За би энэ хүмүүсийн хамт дахин төөх хэрэгтэй юм байна. Тэгээд тэдэнтэйгээ гэрээ байгуулад гар үсэг зурж хамтдаа төрдөг. Энэ бол дунд астрал.
Миний хэлсэнчлэн зөвхөн өөрийн давтамж чичиргээний түвшин тохирсон газар л очдог болохоор одоо байгаагаас нь илүү давтамж оршин байдаг гэдгийг мэддэг буюу дийлэн хүмүүс ийшээ ирдэг. Хэрэв таны чичиргээ сул байгаа бол доод түвшинд очино. Хэрвээ нэгт байгаа бол дараагийн түвшинд очино гэх мэт. За 3 дугаар түвшин бол дээд астрал. Энэ бол миний хамгийн дуртай гайхамшигтай газар. Тэнд бүхий сургууль, номын сан, мэдлэгийн төвүүд байдаг газар. Надад бол энэ нь Тэнгэрийн орон юм. Би өөрөө судалгаа хийх дуртай хүн болохоор мөн номын сангуудыг хайрладаг хүн болохоор л тэр байх. Миний Тэнгэрийн оронгийн төсөөлөл бол байнгын суралцаж болох ийм газар. Харин би нас барсныхаа дараа үүлэн дээр хөөж арфа хөгжим тоглож байх нь миний хувьд диваажин гэж боддог бол энэ нь надад маш уйтгартай санагдана. Би тийм диваажингаас өөрийгөө хурдан залхах вэ гэж айж байна. Миний хувьд диваажин гэдэг бол сургуульд суралцаж, өсөн дэвжиж, бүх зүйлийн тогтолцлыг ойлгож авах билээ. Ингэж чадаж байна гэдг нь үнэхээр гайхамшигтай. Маш олон хүнээс сонсон нэг зүйл бол дээд астрал очиход мэргэн ухааны өргөө гэж байдаг. Энэ нь олон барилгуудаас бүрдсэн цогцлбор барилга юм. Аливаа сүнс хамгийн анх дээд астралд очоод хамгийн түрүүнд ордог газруудын нэг нь бөмбөгөр хэлбэрийн барилга болсон эдгэрлийн сүм юм. Эдгэрлийн сүмийн бөмбөгөр дээвэртэй дугуй өрөөнд орохын тулд сүнснүүд хөтөч нарынхаа хамт урт дараалал зогсож ойчирладаг байна. Дээврийн бөмбөрт янз бүрийн өнгөтэй чулуунууд байрлах ба эдгээр чулуунуудаар гэрэл тусч шалан дээр солонгорсон хээ үүсдэг. Нэг хүн надад энэ сүмийг гаднаас нь харснаа хэлээд цэцэг мэт тод өнгөнүүд барилгын гадна агаарт ханнаас хаа сайгүй засарч байсан гэж дүрсэлсэн. Гайхалтай биш гэж үү? Дээд астралын бүх газарт маш олон хамгаалагчд байдаг. Хамгаалагчид танаас та юу харахыг хүсэж байна гэж асууна. Тэгээд та юу харахыг хүсснээ хэлэхэд таныг шууд л тэр газарт тань аваачж өгдөг. Хэрэв хамгаалагч хэн нэгнээс өмнө нь осолдож нас барсныг нь асууж мэдвэл эсвэл тэр хүн удаан хугацаанд өвдөж байгаад нас барсан байвал тэр хүн цааш явхаас өмнө эдгээх сүмээр дамжих ёстойг нь сануулдаг. Тэдгээр хүмүүс дараалалд орж өрөөний гол зогсох үед таазан дээр үзэсгэлэн дөнгөт гэрлүүд дээрээс нь тусдаг байна. Тэгээд энэхүү гэрлүүд нь тань руу тусахдаа яг л дээрээс нь асгарч буй солонгон туяа шиг харагдаг бөгөөд таны биед үлдсэн өчүүхэн ч гэсэн сөрөг энергийг угаан зайлуулдаг байх нь. Энэ гэрэл нь таны бүх сөрөг энергийг, муу сэтгэл хөдлөлийг, аливаа таагүй мэдрэмжийг бүрэн арилгаж чаддаг. Энэ үйл явц хийсний дараа л та дараагийн түвшинд очих боломжтой болно. Энэ бол авгай гайхамшигтай үйл явдал билээ. Гэхдээ хүмүүсийн намайг болон хийсэн ажлыг мань сайшаадаг томоохон шалтгааны нэг бол энэ явдлыг дүрсэж тайлж байгаад юм. Яагаад гэвэл та одоо энэ агуу нэгүслийг мэдрэхийн төлөө өхлөө хүлээх шаардлагагүй болсон билээ. Хэрэв та ямар нэгэн өвчнөд бол эсвэл зүгээр л эдгэрлийн сүмд очихыг хүсэж байгаа бол нүдэн анаад миний дүрсэлсэн энэ сүмд байгаа мэтээр төсөөлөхөд л хангалттай. Унтахаас өмнө эсвэл дөнгөж сэрээд энэ дасгалыг хийвэл эсвэл зүүдэндээ тийшээ очимоор байгаагаа илэрхийлж тархиа програмчлбал хойд ертөнцөд очихоо хүлээх хэрэггүйгээр хамгаалагч тань дээр ирж тийшээ нэвтрүүлж болно гэдгийг сайн ойлгож аваарай. Энэ газар зөвхөн хойд ертөнцөд оршдгоо гэдгийг мөн тийшээ нэвтэрч болдог гэдгийг олонд мэдээлж өгөөрэй гэж надаас дахин асуусан билээ. Тэдэнд таны мөнгөн утас харагдах тул таныг амьд гэдгийг ойлгохгүй байх вэ гэж бүү санаа зовоорой. Өглөө болоход буцах ёстойг нь тэд сайн мэдж байгаа.
Мэргэн ухааны ордон цогцлборын бас нэг хэсэг бол хатгамлын өрөө юм. Хэрвээ та миний Нострадамусын номыг эсвэл Үхэл ба амьдралын хооронд номыг уншсан бол энэ өрөөний талаар мэдэх бах. Энэ өрөөнд аврах том хатгамал байдаг бөгөөд тэрэн дээрээс доош маш өндөр ба уртаараа хизээш дуустдаггүй мэт хязгааргүй хол үргэлжилдэг. Энэ хатгамал нь дээрээ маш олон зураг илэрхийлэмжийг агуулж хатгасан уран эдэл юм. Надад хатгамлын өрөөнд бас харуул хамгаалагчид байдаг гэж хэлсэн бөгөөд өрөөнийхөө утга учирыг ирсэн сүнснүүд тайлбарлах хичээл заах үүрэгтэй юм. Тэр урт хатгамлын нэгэн төгсгөлд бидний төсөөлдөг цаг хугацаа байгаа гэж хэлсэн. Маш олон уран бүтээлчид, зураачид, баримлчид энэ өрөөнд ирж уран бүтээлийн санаагаа авдаг болохыг ч хэлсэн. Учир нь тэнд бүх зүйл бий. Тэгээд энэ дэлхийд ирээд буцсан хүн бүр энэ хатгамалд өөрийн гэсэн утсыг үлдээдэг. Зарим утас нь маш жижиг нэмгэн байдаг бол зарим нь олс шиг бүдүүн байдаг. Зарим утсууд нь нарийнхан эхэлж яваандаа өргөссөн байх нь ч хэлбэг гэж билээ. Утасны өргөн нарийн таны амьдралаас шилтгаалдаг. Гэхдээ хамгийн чухал нь тэр өрөөнд байгаа хүн бүрийн утас хоорондоо сөөлжилдэж орооцолцсон байдаг гэнэ. Та бид биеэ даасан хувь хүнч гэлээ угтаа бол нэгэн бүхэл юм. Энэ хатгамал бол хүмүүс биднийг хоорондоо холбогдсон гэдгийг сануулгах төгс жишээ юм. Энэ бол хатгамлын өрөөний гол утга учир юм. Ийм учраас энэ бүх өрөөнүүд яг л жижигхэн сургууль шиг бүгд өөрсдийн гэсэн сургаалыг агуулж байдаг. Өөр нэгэн газар бол номын сан юм. Энэ бол миний хамгийн дуртай газар. Энэ номын сан нь үнэхээр асар том, хязгааргүй мэдлэгийн их сурвалжийг агуулж байдаг гэж тийшээ очисон хүн болгон хэлдэг. Та эндээс хайсан бүхий л сурах бичгээ олж чадна. Ном судар, эртний хуйлмал бичиг, эсвэл бүр акашийн бичиг гэх мэтчлэн. Акашийн бичиг гэдэг нь он тоолол үүссэн цагаас эхлэн бий болсон бүхий л бодол, мэдрэмж, үйл явдлыг агуулсан сансрын мэдээллийн сан юм. Тэр ч бас энд байдаг. Энэ номын санд өнгөрсөн одоо ирээдүйн бүхий л онол мэдлэг, яг одоо судлагдаж буй болгон хараахан судлагдаагүй бүх зүйлс байдаг. Номын санд очих болгонд хамгаалагчид нэрээд "Заах та энэ удаа юу мэдхийг хүсэж байна даа" гэж асуудаг. Тэгээд намайг дагуулan явж хүссэн мэдээллийг мань олж өгдөг. Энэ номын сан бол миний номондоо тусгасан бүх зүйлсийн гол их үүсвэр билээ. Би номондоо хайртай, мэдлэг шундаг хүн учир миний хувьд энэ газар гайхалтай, сонирхолтой санагддаг. Харин та ном унших дургүй бол эсвэл хүсэхгүй байвал номын сангийн эргэн тойронд өөр олон өрөө бий. Тэндээс нэг өрөөнд орж үтмээр байгаа зүйлийг хамгаалагчид хэлэх үед тэр зүйл өрөөний хан дээр холограм байдлаар гарч ирдэг. Энэ нодын дан кинон дээр гардаг холодек шиг бөгөөд та өөрийгөө тэр үйл явдлын хан дотор нь орсон мэтээр мэдрэх болно. Таны эргэн тойронд тухайн зүйл үйлдэлээр дүүрэх ба та хэрэг хүсэж байвал үйлдэл хийж оролцож болно. Энэ өрөөнүүдийн гол утгаснаа авахыг хүсэж буй бүх мэдээллийнхаа тухай оновчтой асуулт тавьж чадах хэсгэд л оршдог. Хэрэв зөв оновчтой асуулт тавьж чадвал тухайн мэдлэг холограм байдлаар өмнө чинь гарч ирнэ. Та хэр дэлгэрэнгүй мэдээлэл авах нь асуултнаас чинь л хамаарна. Та өөрийн асуултаараа хязгаарлагдах болно гэж тэд надад хэлэхэд нь би надад энэ дүрмжээ хамаагүй гэж хэлээд дахин асууж олон ч ном бичсэн дээ. Тэгэхээр номын сан миний хувьд тэр үнцэнтэй чухал газар болохыг та ойлгосон баг. Номын сангаас гадна дээд астралд сургуулиуд гэж байдаг. Эдгээр сургуулиудад багшилдаг ахмад удирдагчид, маструуд танд санаж сэтгэж чадах бүхий л зүйлсийг заагаар ажиллаж байдаг. Тэнд сурахад хязгаар гэж байхгүй. Тэгэхээр би тэднээс үнэхээр хэрэг би бүхнийг энэ сургуульд сурч чадах юм бол яагаад заавал дэлхийд төрж амьдрах хэрэгтэй гэж асуусан. Эндээ үлдээд энэхүү үзэсгэлэнт орчинд бүхнийг сурч болохгүй гэж юу гэж асуусан юм. Харин тэд надад үгүй болохгүй. Яагаад гэвэл чи дэлхий дээр өөрийн биеэр туулж сурвал илүү хурдан сурна гэж хэлсэн. Тэдний хэлснээр бол та дээд астралд байхдаа бүх зүйлийн талаар суралцаж чадах ч энэ нь маш их цаг хугацааг шаарддаг юм байна.
Харин дэлхий дээр бууж ирээд физик биеэрээ туулан сурч байгаа нь илүү хурдан үр дүнтэй байдаг ажээ. Би өмнө нь дэлхий бол сорилт олонтой гараг гэж хэлж байсныг санаж байна уу? Бид энэ дэлхийд ирж сэтгэл хөдлөлтөй болж олон мянган хязгаарлалттай тулгардаг ба эдгээр нь бидний сурах ёстой гол хичээлүүд юм. Тэгээд Австралиас суралцах юм бол энэ нь бидний хувьд ном уншиж байгаатай адил бол дэлхий дээр сурж байгаа нь практик дадлах хийхтэй адил юм. Та хэдэн олон цаг химийн тухай ном уншиж хичээл үзэж болно. Гэхдээ лабораторид орж бодисуудыг хольж үзэхээс нааш химийг жинхэнэ утгаар нь ойлгож чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл практик дээр та алдаа гаргаж алдаанаасаа суралцах боломжтой. Өөр жишээ гэвэл машин барихтай адил. Номон дээрээс онол үзэж явахдаа бид ойлгож болдогч жинкнээсээ жолооны ард сууж машин барьж зам дээр гарах үедээ л бид жинкнээсээ жолооч болдог. Яг тэрэн шигээ та дэлхий дээр ирэхээс өмнө төлөвлөгөө хийхдээ залхуурал, үзэн ядалт, хардалт, хайр эдгээрийг сурч чадаад байх юу байх вэ? Огт асуудал биш гэж бодох нь номноос уншиж байгаа мэт хялбар санагддаг юм. Гэхдээ дэлхий дээр ирэх үед юу болдог гэж та сэтгэл хөдлөл гихчийг жинхнээр нь мэдэрч бас болоогүй бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлтөд тулгарч эхлэхэд бүх зүйл хэд дахин хэцүү болдог шүү дээ. Бусад хүмүүсийн амьдралын зорилго төлөвлөгөө танихтай мөргөлдөж бэрхшээл үүсгдэг. Энэ асуудал бэрхшээл нь ухтаа биднийг илүү ихийг ойлгоход хүргэдэг юм. Бид анх дэлхийд ирэхдээ өөрсдийнхөө дурсамж мэдлэгийг бүгдийг нь мартдаг болохоор дэлхий их хачирхалтай гараг шүү. Бусад гараг дээрх оршихуйнууд бүгд өөрсдийнхөө бурхантай буюу их үүсвэртэй холбогдсон гэдгээ мэддэг болохоор хизээж өөрсдөө ганцаараа мэдэрдэггүй. Зовлон зүдгүүр тулгархад бурхандаа бүхнийг даатгаж мэддэг билээ. Тэдний дурсамж дахин төрөлтийн учир шалтгаан тэдэнд ил байдаг. Гэтэл бид дэлхий дээр бүх дурсамжаа мартаад ирдэг болохоор өөрсдийгөө их үүсвэртэй холбоотой гэдгээ мэддэггүй. Цор ганцаараа гэж бодож итгэл алдардаг нь олонтоо тохиолддог. Энэ нь ямар том сорилт болохыг нэг төсөөлөд үзэлтэй. Бид өөрсдийгөө цор ганц биш болохыг амьдралын утга учирыг шинээр олж нээх ёстойгоо дээд тэнгэр буюу их үүсвэртэй холбоотой болохыг үүнийг эргэж санахын тулд бүхий л зовлон жаргалыг туулах ёстой болдог. Энэ маш хэцүү үйл явдал болохоор дээрэс нь биднийг ийм том сорилтыг давах хүчтэй байгаагаар минь бусад оршихуйнууд биднийг харж үнэхээр их биширдэг, их хүндэлдэг. Бид анхандаа өөрсдийгөө ганцаараа тусгаар бит хүн гэж боддог ч гэлээ үнэн хэрэгтээ бол бид бүгд бурхны нэг хэсэг бөгөөд үргэлж бурхнаар хамгаалагдаж холбогдсон байдаг юм. Үнийг хизээж бүү мартаарай. За тэгээд бид дэлхийд ирэхээс өмнө гэрээ байгуулдаг гэсэндэ. Чи миний эхнэр нөхөр бол би чиний охин болъё. Чи бит хоёр тэр өдрийн тэдэн цагт тэр газарт уулзаж найз болцгоё. Гэх мэтчлэн бүхнийг урдчлан төлөвлөдөг. Юу ч тохиолдол биш юм. Бүх зүйл урдчлан зохион байгуулагдсан байдаг. Гэхдээ хүн бүр нэгэн зэрэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа учраас заримдаа хагарал зөрчилдөөн болж төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Бид дэлхийд төрөхдөө хоёр сонголттой тулгардаг гэсэн үг. Эхлээд төрөх биеэ сонгоно, дараа нь эцэг эхээ сонгоно. Бидний зарим нь би ийм гэр бүл төрөхийг хүсээгүй. Миний аав ээж үнэхээр ийм тийм гэж гомдолдог. Гэвч үнэн хэрэгтээ бид сонголтоо өөрөө хийсэн байдаг болохоор өөрөөсөө өөр хэнийг ч буруутгах хэрэггүй юм. Энэ нь өмнөх амьдралаас үүдсэн кармагийн үр дүн байж болно. Та энэ дэлхийд ирэхдээ амьдралынхаа үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгүүлэхэд хамгийн тохиромжтой улс орон, нийгмийн давхарга болон нөхцөл байдал мөн гэр бүлээ өөрөө сонгодог билээ. Айлд урчлагдсан хүүхдүүд хүртэл эхлээд төрсөн эцэг эхээ сонгодог ба дараа нь хүнд өрчлүүлэхээ сонгодог байна. Тэгээд бүх зүйл урьдчилан төлөвлөгдсөн байдаг учраас
Бид өөрсдөө үүнийг хийдэг учраас юмс буруугаар эргэлээгээд хэнийг ч буруутгах хэрэггүй юм. Энэ бүгдөө л бидний төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэсэн үг. Мартахаасаа өмнө үүнийг ч бас дурдах хэрэгтэй юм байна. Заримдаа бодол харааж орж ирсэн шигээ харуулж гарчих гад байдаг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй би төрөх талаар дээрээс хойш надад ингэж хэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй биеийн төрөх хүсэлтэй сүнснүүдийн дараалал хэвийн биеийн төрөх хүсэлтэй хүмүүсээс урт байдаг. Яагаад юм бол? Яагаад гэвэл тийм биеийн төрснөөр та хэвийн бие төрсөн хүмүүсээс илүү их карма арилгаж, илүү ихийг сурч мэдэж чаддаг болохоор л тэр. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвхөн өөрсдийн кармагаа арилгаа зогсохгүй, тэднийг асарч буй хүмүүст буюу эцэг эхтэй, сувирлын хүмүүст гих мэтчилэн зүгээр л тэднийг хараад өнгөрсөн хүмүүс төртөл хичээл зааж байдаг. Ямарваа нэгэн зүйлийг заавал сураад өнгөрдөг. Та тэрэгэнсэр дээр суусан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хараад хэрхэн хариулт өгүүлбэл үзүүлдэг вүлээ? Жигшиж дорд үздэггүй эсвэл өрөвдөж хайрладгүй. Энэ том хичээлийг заасныхаа хариу тэдгээр хүмүүс эргүүлээд үеийн үрээ арилгаж чаддаг байх нь. Өөртөө сонгосон гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Би гудамжаар явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй таарлтвал хөөх чи чинь удаа их хэцүү даалгаврыг сонгож дээ амжилт гэж дотроо боддог болсон. Бидний сурах ёстой маш олон хичээл байдаг учраас бид үүнийг ганцхан амьдрал багтаан сурах гэж хичээх хэрэггүй юм. Тийм ч учраас энэ хичээлүүдийг сурч дуусгахын тулд бид заримдаа нэг эстнээс ургамлаас амьтнаас хүм болох зэргээр бүх зүйлд суралцаж бүх төрөл зүйл болж төрөх шаардлагатай байж болно. Ер нь бид тэгж төрсөн л гэсэн үг. Энэ бүхний эцэст нь та бүхнийг ойлгож бүхнийг сурсан байх ба бид бүгд холбоо хамааралтайг мөн нэгэн бүхэл зүйлийн өчүүхэн хэсэг нь болохыг ухаарсан байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бүхнийг шинээр танин мэдэж байгаль дэлхий бие биенийхээ үн цэнийг ойлгох нь бидний хамгийн чухал даалгавар юм. Ямар ч байсан та хүний биед орж ирэхээс өмнө хэрэв та шууд их үүсвэрээс ирсэн бол магадгүй би үүнийг эхлээд тайлбарлах хэрэгтэй байх л та. Бид шууд төрөлтийн тухай ярихаас өмнө зарим зүйлийг тодруулъя гэж шийдлээ. Сүүлийн үед би маш олон үйлчлүүлэгтээ ажилласан ба тэдний зарим нь урд төрөл рүүгээ эсвэл бүр эхлэл цэг рүү буцах биш, шууд их үүс рүү буцаж байгаа дүр зураг ажиглагдсан. Одоо бидний энэ тухай мэдэх цаг нь болсон гэж дээрээс хэлсэн учраас энэ талаар би өөрийн бичиж буй шинэ номондоо тусгай бүлэг болгож оруулсан байгаа. Бурхан буюу их үүс рүү буцах үед тэнд асар том гэрэл байдаг. Тэр гэрэл гайхалтай, үнэхээр үзэсгэлэнтэй байдгийн шалтгаан нь тэнд бүх зүйл нэг доор нэгдэж хүний төсөөлөлд ч багтахааргүй их хайр, инэрл оршдог юм. Энд ирсэн хүмүүс хизээж буцаж явахыг хүсдэггүй. Энэ бол хүн бүрийн хүсдэг цэвэр хайрын оршихуй бөгөөд тэнд очисон бүх хүнд нэг бүхэл болсон, дүүрсэн юм шиг тэм нэгдмэл мэдрэмж төрдөг гэсэн. Бурхан туршлага хуримтлахыг хүссэн учраас энэ бүхнийг эхлүүлсэн гэдэг. Тэр өөрийгөө бүхнийг байж болох бүх зүйлийг сурч мэдхийг хүссэн учраас тал тийшээ өөрийгөө тараан үүнийхээ үр дүнд тесэрч гисэн юм гэлээ. Энэ шинжлэх ухааны их тесрэлт буюу Big Bang теоритой холбогдож болох юм. Ингээд Бурхан өөрийгөө дэлбэлэхэд асар олон хэсэгт тарж энэ хэсгүүд нь оч болон сансар огторгуйд тарсны зарим нь галактик, ертөнц, гариг болж ингэж хувиран бусд нь та бидний сүнс болон хувирсан гэдэг. Бүх зүйлийг бүхэлд нь авч үзвэл та бол зүгээр л нэг оч юм. Эхлээд таны сүнс маш жижиг оч буюу амьдралын оч хэлбэртэй байсан. Дараа нь таныг туршлага хуримтлуулад ихийг сурч мэдээд ирээрээгээд дэлхий рүү явуулсан гэсэн.
Тиймээс таны сүнсний эцсийн зорилго бол байж болох бүхий л туршлагыг цуглуулж их үүсвэр рүү буцах билээ. Тиймээс сайн муу гэх зүйл байхгүй, зөвхөн туршлага гэж байдаг байх нь. Бидний амьдралд муу зүйл тохиолдох үед би үүнээс юу сурч болох билээ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрэв нэг зүйлийг ч болтугай сурсан бол энэ зүйлийг туулах болсон шалтгаан маань байх буюу бидний суралцах ёстой байсан зүйл гэсэн үг. Бид олон амьдралаар дамжуулан олон зүйлд суралцаж, буцаагаад их үүсвэрөө бүрэн дуусгар болсон мэдээллийн циклийг авч очих билээ. Энэ л бидний эцсийн зорилго юм. Тиймээс түрүүн хэлсэн шиг бид бүхий л амьдралынхаа турш маш олон төрлийн биетээр амьдарч туулах хэрэгтэй болдог. Энд сууж буй хүн бүр дэлхийгээс өөр гараг дээр амьдарч байсан, 3 хэмжээсээс өөр хэмжээст оршиж байсан, гэрэл шиг ирж хүчтэй биетэй байсан, амьтан байсан, ургамал байсан гэх мэт. Та нар бүгдийг нь үтсэн байгаа. Бид бүхнийг мэдэрч байсан ба үүнийг хийх ч ёстой юм. Явсаар хүний төрлийг олох үедээ та олон удаа эрэгтэй, эмэгтэй аль нь болж үтсэн гэсэн үг. Ингэж хэлэхээр зарим эрчүүд юу яриад байна? Би дандаа эрэгтэй байсан, эмэгтэй байгаагүй гэж уурладаг. Гэхдээ энэ нь боломжгүй юм. Сүнсэнд угаасаа хүйс байдаггүй, зүгээр туршлага л гэж байдаг. Таны сүнс зөвхөн нэг хүйс болсоор байвал эсрэг хүйснийхээ амьдралыг мэдрэмжийг болон зовлон ойлгохгүй болохоор дутуу мэдээлэл цуглуулна гэсэн үг юм. Энэ бол ижил хүйстнүүдийн тухай бас нэгэн тайлбар байж болох юм. Хэрэв нэг сүнс олон амьдрал дараалж нэг хүйс болсоор байвал дараагийн амьдралдаа тэр хүйснээсээ эсрэг хүйсээр төрөх үед тухгүй үл зохицсон мэдрэмжийг авдаг. Жишээ нь би өөрийгөө эрэгтэй хүний биед гатсан эмэгтэй хүн шиг мэдэрдэг гэж хэлдэг хүмүүс байдаг. Энэ тэдний сүнс анх удаа өөр хүйсийн биетэй болсон учраас байж болох үлээ. Хэрэв бид энэ бүхнийг мэддэг байсан бол нэгнээ илүү их уучлж, хүлээн зөвшөөрч, инэрэн нэгүүлсэх сэтгэлтэй байх байсан тийм үү? Чи бол бие биш, харин биетэй сүнс юм. Ямар ч хувцсыг олон дахин өмсгөөр хуучирч урагддаг шиг тэр хувцас хаяхаас өөр аргагүй болж шинэ хувцас авдаг шиг. Та олон удаа эрэгтэй эмэгтэй болж, баян ядуу болж, энэ дэлхийн бүх оршихуун хэлбэрт амьдарч үзэж, бүх арсны хүн болж төрж, бүх төрлийн шашинтай болж үзэх ёстой юм. Ийм ч учраас нэг амьдрал багтаах боломжгүй гэсэн билээ. Миний бас нэг хэлхийг хүсэж байгаа зүйл гэвэл хүмүүсийг ялварлан гадуурхаж, шүүх ямар ч хэрэггүй юм. Энэ нь өөрөө бидний амьдралд эргээд маш их нөлөө дагуулдаг. За жишээ нь бидний амьдралдаа жигшиж гадуурхсан жишээлбэл шашин шүтлгийг ч юм уу, арьс өнгөийг ч юм уу, ямар нэгэн гадаад үзмжийг бид нэр энэ амьдралдаа маш их жигшиж гадуурхсан байлаа гэж бодоход биднийг дараа төрөлд тань яг ийм болгож төрүүлэх боломжтой. Юу тарин түүнийгээ хураана гэдэгтэй. Үүнээс зүхтах арга байхгүй. Энэ нь бидний хэн нэгнийг буруутгаж дорд үзэхийн оронд өөрийгөө түүний оронд тавьж ойлгож үзэх боломжийг олгож байгаа юм. Хүн төрлөختөн бид бусадтай дайтаж, бусдыг буруутгаж, тодорхой шашин ч юм уу, тодорхой давхарга, тодорхой төрлийн хүмүүсийг буруутгаж, хоорондоо дайтаж, тулалдаж тэмцэлэхэд маш их цагийг үрж байна. Үүнийгээ одоо болох хэрэгтэй. Юу тарин түүнийгээ л хураадаг. Бид үүнийг их ойлгож чадах юм бол маш олон сөрөг бодол, буруутгал, карма зэргийг арилгаж чадах юм шиг надад санагддаг. Над дээр нэг хар арьст залуу ирж ажилласан юм. Тэгээд өнгөрсөн амьдралд нааваачхад Ромд гладиатор байснаа олж мэдсэн. Эртний Ромд зугаа болгож хүмүүсийг баруун зүүнгүй цавчиж алдаг байсан гин. Тэгтэл ховс дундаа тэр хүн маань би эндээс гармаар байна. Би хүн алхаас залхаж байна гэх мэт үгсгэлж байгаад хэнийг алж байснаа сайтар ажиглтал тэр нь Африкаас олзлогдож ирсэн зарцууд байсан гин. Тиймээс л энэ амьдралдаа хар арьстан болж иргээрч. Тиймээс хүн болгон
Нэг нэгэндээ сайхан хандаж, уучлж өршөөж байх ёстой. Ингэжээж бид тэнцвэртэйгээр амьдардаг байх нь байна. Бид тэнцвэргүй байсан ч хорвоо ертөнц буцаагаад бид нарыг тэнцвэрт аваачдаг гэсэн үг. Бүх шашны номлолд өнгөрсөн амьдралыг дахин төрөлтийг сургадаг байсан. Гэхдээ цагийн ирэхээр сүм хийдөө шашны байгууллагуудын нөлөөгөөр агуулга нь өөрчлөгдсөн байж болно. Бүх шашны үндэс нь энэ шүү дээ. Гэтэл жишээлбэл Библийн номлолоос цаг хугацааны ирэхээр шашны үзэлтлүүд өөрчлөлт оруулснаар дахин төрөлтийн ойлголтыг нь устгаж орхисон юм. Хэрэв бидэнд үүнийг заадаг байсан бол энэ нь дайныг багасгах, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, элдв хэрэгтэй хэрэггүй дүрм журмыг багасгахад нь чухал үүрэг гүйцэтгэх байлаа. Бид бүгд нэг их сурвалжаас ирсэн гэдгийг л ойлгочвол бүх зүйлс илүү утга учиртай, илүү амар хэлбэр болно. Одоо хэдүүлээ төрөлтийн үйл явцыг ярьцгаая. Амьдрал буцаж ирэхийн тулд бид сайхан нэг төлөвлөгөө гаргадаг. Энэ бол миний хийх зүйл. Би үүнийг л ястаас хиймээр байна. Дахин алдаа гаргахыг хүсэхгүй байна. Дахин бодлохгүй шүү энэ төр гэдэл өөртөө үүнийг хийгээл дуусгах энэ төр гэд маш их боддог. Тэгэхэд чамааг чиглүүлэх цахин тэнгэрүү чинь чи өөртөө хитрхийг ачаа үүрээд байна уу да гэж сануулж хэлсэн ч гэсэн чи зүрхлээд үгүй би чадна гэж боддог гэсэн үг. Ингээд чи дэлхийд ирж байна. Чиний гэрээний дагуу чамд энэ хүүхдийн биеийг онооно, эцэг эхээ, амьдрах нөхцөл байдлаа, төрөх улсаа сонгоно. Энэ гэр бүл төрнө гэж чи өөрөө шийддэг гэсэн үг. Бүх зүйл сайхан гэрээний дагуу болдог. Гэхдээ чиний сүнс умаад байх дургүй байна. Эрхчлөөд сүнс нь гинтл жижигхэн өсөж хөгжиж байгаа хүүхдийн биед шахагдаад орчихлоо гэж төсөөлөлтөө. Миний харилцаж байсан хүмүүс надад гар байгаа. Хараахан гар болоогүй байна штэ. Надад хөл байгаа. Энэ үе мөвч хөл болж ургадаг л байгаа даа гэж ботсон байдаг. Тэдэнд эхийн хөвлөд байх нь их давчуу, хитрхи боогдмал санагдаг юм. Чиний сүнс 9 сарын турш умаад байх албагүй л дээ. Хүүхэд эхийнхээ ачаар амьдардаг, ээжтэйгээ холбоотой байдаг. Хүүхэд төрөх хүртлээр ээжээрээ тэжээгдэг болохоор хүүхэд төрөх хүртэл сүнс умаад байж байх шаардлагагүй байдаг. Хөдөлж, амьдарч байгаа өөрийн гэсэн хүн болчихсон мэт харагдавч хөл амьдралын асуудал нь ихээс нь хамаарч байдаг. Тийм болохоор заримдаа сүнс умаад байхдаа сүнсний ертөнц рүүгээ яваад ирж байдаг гэсэн үг. Зарим жирэмсэн ээжүүд манай гэрт нэг сүүдэр эргэлдээд байсан гэж надад хэлдэг. Би тэдэнд энэ бол таны хүүхдэд орж ирэх сүнс байгаа юм аа. Энэ сүнс таны хүүхдийн төрхийг л хүлээгээд эргэлдэж байгаа нь тэр гэж хэлдэг. Хүүхэд болоод сүнс нь төрн төртлөө бүх хугацаанд хажууд нь байсан болохоор эхийн бодож буй бүх зүйлийг мэдэрч гэрт болж буй бүх зүйлийг мэдсэн байдаг. За тэгээд хүүхэд яг төрөх гэж байгаа тэр үед сүнсэнд хоёр сонголт гарч ирдэг. Хэрэв тэр сүнс төрөх туршлагыг мэдэрч үзхийг хүсвэл хүүхэд төрөхөөс өмнө ээжийнхаа хөвлөд ордог. Гэхдээ ихэвчлэн энэ тэдэнд таалагдахгүй. Надад итгээрэй. Төрөх нь нэг их таатай зүйл бол биш юм. Миний ажиллаж байсан тохиолдлуудад төрөлтийн явц нь маш их өвдөлттэй байдаг. Төрөх үед хүүхдийн толгой мөрөн дээр даралт ирдэг, заримдаа амьсгалахч боломжгүй болдог. Энэ нь үнэхээр таагүй мэдрэмж гэлээ. Хэрэв тэд үүнийг мэдрэхийг хүсвэл төрөх үйл явцыг дамжин өнгөрч болдог байх нь. Харин нөгөө сонголт нь хүүхэд төрсний дараа биед орох явдал юм. Хүүхэд ээжтэйгээ хүүгээрээ холбоотой байгаа үед биед нь ороход бүх юм зүгээр байдаг. Гэхдээ хүүхд тасалмагц тэр хүүхэд дотор амьдралын оч буюу сүнс нь амжиж орсон байх ёстой. Үгүй бол хүүхэд амьтаа төрөхгүй. Заримдаа хүүхэд төрсний дараа ч сүнс биедээ орлого би үнэхээр орох ёстой юу гэж бодон эргэлздэг. Хамгийн сүүлийн мөчид үгүй би шийдвэрээ өөрчлөлөө би нөгөө талдаа үлдмээр байна гэж ухрах үеч бий. Гэвч тэгэх үед хажууд нь байгаа чиглүүлэгч нар нь чи гэрээгээ хийгээд гарын үсэг зуурсан штэ. Одоо буцах аргагүй гэж сүнсийг бие рүү түлхэж оруулах ч үе байдаг.
Гэхдээ ихэнх сүнснүүд нь эцсийн мөчөд харамсаж үнэхээр би үүнийг хийхийг хүсэж байна уу гэж эргэлздэг. Тэгэхээр хүүхэд төрөхдөө амьсгал авахд асуудал учирдаг, хүндрэл учирдаг тохиолдлууд нь үүнтэй холбоотой байж болдог. Сүнс бид орохыг хүсээгүйгээс болж ийм нөхцөл байдал үүсдэг гэхүү дээ. Гэхдээ эцэстээ бидээ орж хүүхэд амьд төрдөг байх нь байна. Өмнө нь хүүхдүүдийг анзаарч байсан бол тэд маш их унтдгийг мэдэх байх. Ялангуяа 2 нас хүртлээ. Энэ нь хүүхдийг унтаж байх үед сүнс нь буцаж сүнсний ертөнц рүү явдагтай холбоотой юм. Тэндээ очиод чиглүүлэгч нар хамгаалагчтай уулзаж сүүлийн зөвлөгөөгөө авдаг юм. Гэвч тэд төрчихсөн болохоор зайлшгүй биеийнхээ дотор байх ёстой үе гэж бий. Яг л бид бүхэн шүн бүр бие орхин унтчихдаа сүнсний ертөнц рүү явдаг шиг, аялдаг шиг. За тэгээд тэд 2 нас хүртлээ их унтдаг. Энэ нь нөгөө сүнсний дурсамж мартагдаж алдагддаг үе юм. Учир нь хүүхэд эхэндээ юм ярихыг хүссэн ч чаддгүй. Тиймээс хүүхэд ярих, мөлхөх, алхаж сурах гэх мэт зүйлсийг сурахад 2 жил орчим шаардлагатай байдаг. Энэ хугацаанд хүүхэд бүх анхаарлаа бие махбоддоо төвлөрүүлдэг тул түүний бүх дурсамж бүдгэрч аажмаар мартагддаг юм. Тэгээд хүүхэд 2 нас хүрэх үедээ биедээ бүрэн дасаж тухтай болсон байдаг. Харин Неран гэнэтийн үхлийн хам шинж гэж нэрлэгддэг SIDS синдром нь хүүхэд сурч буй явцдаа сүнсний ертөнцөд буцаж очиод би хүсэхгүй байна. Энэ миний төсөөсөн зүйлээс тис өөр байна. Би ийм нөхцөл байдал төрөхийг хүсээгүй гэх мэт няцаалт хийж буцсантай холбоотой байдаг. Тэгээ сүнс гэрээгээ цуцалж би эндээс явах хэрэгтэй юм байна гэж шийдэг нь Неран гэнэтийн үхлийг авчирдаг байх нь. Гэхдээ тэглээч гэсэн энэ бүх хугацаанд эцэх их болон орчин тойронд байгаа хүмүүс ямар нэгэн зүйлийг сурсан л байдаг. Ямар ч туршлага дэмий хоосон байдаггүй гэсэн үг. Босон үйл явдал бүр үргэлж бидэнд тодорхой хичээл сургамжийг авчирсан байдаг. За бас хөгшин хүмүүс нас ахих тусам их унтдаг болдог шүү дээ. Заримдаа сууж исэн сандал дээр унтчихдаг. Энэ нь тэд шилжилт хийхдээ бэлдэж байгаа гэсэн үг юм. Тэд сүнсний ертөнцтэй холбогдож миний очих цаг ойртож байна шүү. Энэ хүртлээр юу хийх ёстой вэ гэх мэтчэн төлөвлөж байгаа гэсэн үг юм. Тиймээс хөгсчүүд илүү их унтаж сүнсний ертөнц рүү шилжилт хийх бэлтгэлээ базаадаг байх нь байна. Яг л хүүхдүүдтэй адил. Үүний учир нь эхлэл болон төгсгөл нь ижил үйл явц болохоор шүү дээ. Одоо өөр нэгэн сонирхолтой зүйл ярив. Энэ нь бид ертөнцөд ирэхдээ гэрээ байгуулдаг гэсэн энэ тухай. Энэ гэрээ нь бидний амьдралын замналыг тодорхойлоод зогсохгүй дотроо гарах гэрээгч бас агуулсан байдаг. Энэ амьдралаас яаж гарах вэ? Бидэнд өөрсдийн биедээ өөрдүүлэх боломж байхгүй учраас гарц заавал байх ёстой гэсэн үг. Энэ гарах замыг ч бас бид өөрсдөө сонгодог юм. Өмнө нь бид хэдэн зуун удаа амьдарч байсан гэж ярьсан. Өмнө нь галт тэргэн дайруулж байгаагүй юм байна. Энэ удаа үүнийг туршаад үзье гэдэг ч юм уу. Эсвэл би том дэлбэрэлтээс олон хүнтэй хамт зүхтаж гарахыг туршмаар байна гэж сонголт хийж болно. Энэ үед бид ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр зөвхөн хуучин туршлага дээрээ суурилж төлөвлөгөөгөө гаргадаг гэдгийг санаарай. Маш том аимшигтай маас халдлага эсвэл дэлбэрэлтэнд өртсөн хүмүүс хоорондоо гэрээ байгуулж энэ амьдралаасаа ингэж гарах төлөвлөгөөний дагуу сонголтоо хийсэн байдаг гэсэн үг. Тэд бие биенээ танихгүй байж болох ч энэ дэлхийгээс хамтдаа гарахаар тохиролцдог гэсэн үг. Жишээ нь дэлхийн худалдааны төвийн халдлагын үеэр тэнд ажилладаг зарим хүмүүс ямар нэг хачирхалтай шалтгаанаар ажилдаа цагтаа ирж чадаагүй байдаг. Замдаа түгжирсэн, эсвэл өглөөс ирж чадаагүй гэх мэт шалтгаанаар амьд үлдсэн байдаг шүү дээ. Энэ нь тэдний төлөвлөгөөнд тэр үйл явдал багтаагүй байсан гэсэн үг. Харин тэр өдөр нас барсан хүмүүс энэ байдлаар дэлхийгээс явах гэрээгээ хийчгээд төрсөн байдаг юм. Юу ч санамсаргүйгээр эсвэл ямар нэгэн алдаанаас болж тохиолддоггүй. Бүх зүйл урьдчилан төлөвлөгдсөн байдаг. Ингээд би анх ярьж эхэлсэн сэдвтээ эргэн оръё. Таныг энэ амьдралаа дуусгасны дараа та дахин төрөл авч буцаж ирдэг гэсэндээ бүх төрлүүд нь өөр хоорондоо уялдаж таны сурч мэдсэн зүйлсийн үргэлжлэл болдог гэж ярьсан.
Эцэс үлд нь та бүх зүйлийг сурч мэдснийхаа дараа дахин энэ ертөнцид ирэх шаардлагагүй болдог юм. Тэгээд нөгөө ертөнцид үлдэж илүү өндөр дэлхийгээс олох боломжгүй түвшний мэдлэг рүү ахдаг. Тэнд та цаашид сурч мэдэх олон зүйлтэй учрах болно. Энэ бол бидний ирээдүй ахиц дэвшлийн зам юм. Тэгээ хамгийн сүүлд нь таны сүнс бүх зүйлсийг сурч дуусаад үүнээс цааш шурах зүйл үлдсэнгүй гэгдэх үед их сурвалж руу буюу Бурхны хажууд буцаж очдог байх нь байна. Тэнд та өөрийн бүх хураасан мэдлэгийг хадгалж эргээд их сурвалжтайгаа холбогдох болно. Тиймээс амьдралын ямар ч туршлагыг сайн муу гэж хуваах хэрэггүй. Бүх зүйл нь зөвхөн туршлага бөгөөд бид юу сурч юу хийх ёстой байсан бэ гэдгийг ойлгохоор л ирдэг. Өөрөөр хэлбэл бидний амьдрал нь мэдлэг хуримтлуулж буй процесс юм. Бидний бие махбод нь зөвхөн энэ бүх мэдлэгийг хадгалах савл гэсэн үг. Тиймээс бид бүхэн нэгэн том биет махбод буюу Бурхны их сурвалжийн эд эсүүд юм. Бид бүгдээрээ нэг бодис, нэг энергийн хэсэг болохоор яг л эс шиг мэдлэгийг хуримтлуулж, үүгээрээ бүх зүйлсийн холбоо хамаарлыг ойлгож сурдаг байх нь. Эцсийн дүндээ бид бүгд эргээд их сурвалж руу эргэж очдог бөгөөд тэндээсээ бүх мэдлэгийг аван нэг том ойлголт болон их сурвалжтайгаа бүрэн холбогддог юм аа. Бид бүхний дотор бүхэл бүтэн ертөнц оршиж байдаг. Саяхан нэг хурал сууж байхдаа шинэ номондоо оруулах нэг санаа авсан юм. Тэгсэн чинь надад дээрээс бид үнэхээр энэ хорвоогийн талаар юу ч мэддэггүй юм байна. Орчин тойрны маань бүх юмс ухамсартай, бүх юмс амьд, бүх юмс мэдрэмжтэй шүү дээ гэж хэлсэн. Хэрв бид хевсний жижигхэн нэг ширхэг утсыг аваад тусгаарлаад түүнийг судлавал, түүнийг томруулан харсаар байх юм бол түүн дотроос орчлонгч олж болно гэсэн. Энэ нь бичил ертөнцөөс макрокосмос хүртэл хязгааргүй үргэлжилдэг. Үүн төгсгөл үгүй гэж тайлбарсан. Тэгэхээр бидэнд суралцаж мэдэх зүйл маш их байгаа юм. Би унших тусам бичих тусам л улам мэдээлэл авч бүхий л зүйлийн тухай ойлголт улам бүрт хэлсээр байна. За ингээд би өвхөл болон түүний дараах амьдралын талаар бүрэн цогц тайлбарыг өглөө гэж бодож байна. Асуух зүйл байвал асууж болно. Зарим асуултуудыг нэлээд эмзэг сэдв болохоор нь би хүмүүс өөртөө асуухыг хүлээгээд ярилгүй орхичлоо. Амиа хорлолтын талаар та бидэнд ярьж өгч болох уу? Амиа хорлолт уу? Энэ бол миний зайлсхийдэг асуулт. Гэхдээ хэн нэгэн үнэхээр мэдхийг хүсвэл хариулж өгч болно. Амиа хорлолтын цорын ганц буруу тал бол хийсэн гэрээгээр зөрчих явдал юм. Та энд ирэхдээ төлөвлөгөөтэй, хийх зүйлтэй байсан. Гэтэл амиа хорлолсноор та гэрээгээ зөрчиж, бусдын амьдралыг сүйтгэдэг юм. Гэхдээ та үүнийхээ төлөө шийтгэдэггүй. Сүм таныг амиа хорлол цээрлүүлэгдэж, ариун газарт оршуулгдахгүй гэж айлгадаг шүү дээ. Гэтэл үгүй ээ, тийм биш байдаг. Хэрв тэр хүн ганцхан өдөр хүлээсэн бол бүх зүйл өөрчлөгдөх байсан гэж би хэлдэг. Тэд анхнаасаа дийлхэсээ илүү их ачааг өөрч дэлхий рүү ирдэг гэж би боддог. Өмнө нь хэлсэнчлэн нэг дор бүх зүйлийг хийх гэж бүү оролд. Чадхынхаа хэрээр хий. Хит олон зүйлийг хийх гэж оролдох үед хит их ачаа өөрсөн хүмүүс ийм алхам хийдэг. Тэд цорын ганц гарц бол амиа хорлолт гэж боддог. Нөгөө тал руу очих үедээ тэнд ямар нэгэн шийтгэл шүүлт байхгүй, харин ч тэднийг аагүй хайраар угтдаг гэсэн үг. Тэднийг угтаж авсан сахиусан тэнгэрүүд, удирдагчид тэдний туулсан бүхнийг мэддэг учраас хит их ачаа үүрсэн гэдгийг нь ойлгодог учраас яадаг ч гэсэн үг. Тэднийг шийтгэдэггүй боловч дахин буцаж очиж хийж чадаагүй зүйлсээ хийхийг зөвлөдөг. Гарцгаж байхгүй. Тэд дэлхийд эргэж ирж дахин хийх ёстой. Гэхдээ ямар нэгэн шийтгэл цээрлэлгүйгээр үүнийг хийнэ гэсэн үг. Зүгээр л алдаа гаргасан учраас дахин хийх хэрэгтэй болдог гэсэн үг.
Эдгээр нь бас үхэхээ төрүүлж мэдээд бэлтгэлээ хангаж эхэлсэн хүмүүст хамаарах уу? Үгүй ээ, энэ бол өөр зүйл. Тэд зүүн совин мэдрэмжээрээ тэдний төгсгөл ирж байгааг мэддэг гэсэн үг. Гэхдээ тэд үйл явдлыг хурдсуулах ямар нэг зүйл хийдэггүй штэ. Бид дээд тэнгэрээс хөгшин хүмүүс өвдөөд аврал байхгүй үед эмнэлэгт удаан байж яах юм гэд унтуулах буюу эвтаназийн тарианы талаар асуусан юм. Хийж болох хамгийн муу зүйл бол тэднийг аппараттай холбох явдал юм гэж тэд хариулсан. Учир нь тэдний сүнс аль хэдийн гарсан байдаг бөгөөд зөвхөн бие нь л аппаратанд холбогдсон байдаг буюу үнэн хэрэгтээ тэдний явах цаг нь ирсэн байдаг юм. Гэхдээ бид тэднийг уйж байрж байдаг ах нь байна. Тиймээс унтуулах тарианы хувьд юм хэлээгүйч аппаратанд холбох нь буруу зүйл шүү гэж хэлсэн юм. Өмнө нь нэг эмч хэлсэн юм. Тэр хөгшин хүмүүстэй уулзаж ярилцаж санаа тавьж удаан байсан гинэ. Тэгээд хэн нэгний гэр бүлд эмээ чинь явахыг хүсэж байна. Түүнийг явуулсан дээр гэж хэлдэг байсан. Хэрэв тэд зүгээр л цаг нь ирснийг мэдэрч байгаа бол тариа тарилаа гэд энэ амиа хорлолт биш. Тэд өөр төвшөнд юм болохыг мэддэг учраас бие оюун санаагаа бэлдэж зэгцэлсэн байдаг. Ямар ч зүйл болсон байлаа, яаж ч нас барлаа гэд та шийтгэгддэггүй. Үргэлж шалтгаан бай гэдгийг саана. Хүн амны гэмт хэргийн тухай сонсохыг хүсвэл ярьж болно. Гэхдээ би тэр талаар хит их гүнзгий түвшинд ярихыг хүсдэггүй. Хүн амны гэмт хэрэг гэдэг нь юу хийж болохгүйг харуулах хамгийн том жишээ юм. Хэрэв танд нийгэмд юу хүлээн зөвшөөрөхгүй байгааг, юу хийж болохгүйг харуулах жишээ байхгүй бол хяналт бас байхгүй болно шүү дээ. Үүнээс бас сурах сургамж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ хоёр хүмүүсийн хоорондох үйл яврыг яаж зохицуулж хэрхэн шийдэх вэ гэдгийг яриа. Олон хүн чи намайг алсан юм чинь одоо би чамайг алъя гэдэг. Энэ нь шийдэл биш харин кармын дугуйг эргүүлсээр л байна. Аллагын кармаг шийдэх хамгийн сайн арга бол зөөлөн арга гэж нэрлсэн гэж хэлсэн. Хүн амны гэмт хэрэг үйлдэгч хүн дахин төрөөд дараагийн амьдралаа дуустал хохирогчоо асрамжлан халамжлах ёстой тийм байдал төрдөг гэсэн. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг эхийн харилцаа. Энэ нь гэмтээгч сүнсэнд өөрийн гэсэн амьдрал байхгүй болно гэсэн үг юм. Тэр бол хүүхэд асрах, хөгжлийн бэрхшээлтэй хүн асрах гэж төрсөн хүн юм шиг л амьдрна. Эсвэл өвчтөе ээжээ асрах, орох оронгуй танилдаа туслах гэх мэтчлэн өөрийн амьдралаа бусдад зориулсан байх ёстой болдог. Энэ нь түрүүний ярьсан зөөлөн арга гэх чинь юм. Сарын өмнө би доктор Филийн нэвтрүүлгээс үүнийг маш тодорхой харсан юм. Нэгэн ээж аав хоёр 3 ихэр охинтой байжээ. Тэд бүгдээрээ сохор дүлий байсан бөгөөд ердөө л 4-5 настай байсан байх. Энэ хүүхдүүдийг асрах нь аимшигтай хэцүү болохыг нөхөр нь давтан хэлээд л байсан. Тэд миний хажууд нь суугаагч мэдэрдэггүй штэ гэж хэлсэн. Тэр энэ амьдралаас гарахыг, амьдралаа орхихыг хүсэж байсан. Ер нь эрэгтэйчүүд ихэвчлэн бууж өгч энэ хорвоогоос явахыг хүсдэг шүү дээ. Тэгээд эхнэр нь энэ бүх хүнд хэцүү ачааг үүрээд хоцордог. Тэдний амьдрал хэр хэцүү байгааг харуулсан бичлэгүүдэд хоорондоо харилцаж чадахгүй байсан болохоор хүүхдүүд ээж аавыгаа мэддэг ч үгүй байсан юм. Тэгээд нөхөр нь нэгэн сонирхолтой үгийг хэлсэн. Би өөрийн гэсэн амьдралгүй хүн шүү дээ. Эдгээр хүүхдүүдэд л бүх амьдралаа зориулах ёстой. Би ажил хийж чаддгүй, юу ч хийж чаддгүй гэж хэлсэн нь миний сэтгэлд үнэхээр хүрсэн юм. Эдгээр хүүхдүүд нь түүнийг хохироож байсан 3 хүн байсан гэсэн үг. Тэгээд цаг хугацаа хурдаж бүх зүйл өөрчлөгдөж байгаа болохоор ганцаар ирүүлэхийн оронд одоо гуруулаа нэгэн зэрэг ирсэн байх нь.
Энэ нь зөөлөн арга буюу ухаан амны гэмт хэрэг үйлдэгч болон хохирогч бие биедээ кармагаа төлөх нэг арга юм. Тэнгэрийн оронд бидний хизээч ойлгохгүй логик үйлчилж байдаг. Тэд компьютер ашигладаг юм шиг л бүх үйл үүрийг нарийн тооцож төлөвлөдөг юм. Гэхдээ бид ийм зүйлийг хүсээд ч ойлгохгүй юм да. Хэрв та хүн бүрийн нөхцөл байдлыг өөр өнцгөөс харвал гайхах зүйл олон болох болно. Миний нэг найз хүүхэдтэй байсан юм. Тэр хүүхэд нь оюуны болон биеийн саажилттай яг л ургамал шиг болсон хүүхэд байлаа. Ээж нь түүний өмнөөс бүх зүйлийг хийж өгөх ёстой байсан. Орноосоо ч босч чаддгүй байсан гэсэн үг. Хүүхдийнхаа төлөө бүгдийг хийсэн. Ээж нь 18 нас хүртэл нь арчилж халамжлах ёстой гэрээтэй байсан гэмээр л аажмаар ээж нь хөвшөрж нуруу нүвддэг болсоор яг 18 настай болоход ээж нь түүнийг асрах чадваргүй болсон юм. Гэхдээ тэр үргэлжил миний хүү бол үзэсгэлэнтэй ухаалаг хүүхэд гэж магтаж ярьдаг байсан билээ. Хүүн огт ярьж хөдөлж явж чадахгүй байхад ээж нь түүнийг тэгж их хайрлаж магтаж ярьдаг байсан. Эцэст нь манай найз хүүгээ түүнийг асрамжийн газар хүргэхээс өөр аргагүй болсон бөгөөд хүүн асрамжийн газарт 2 сар амьдарч нас барсан юм. Тэдний хооронд гэрээ байсан байгаа биз? Тэгээд хүү 18 нас хүрч гэрээ дууссан байх нь. Яг л Библиэд миний сайн итгэлтэй зарц минь мундаг байлаа гэж хэлдэг шиг. Та эдгээр мэдээллүүдээр нь хаанаас авдаг юм бэ? Анх хэлсэнчлэн би гипноз хийх үеэрээ ажилласан тохиолдлуудаас хүмүүсээс эдгээр мэдээллийг авдаг. Миний бүх номонд бичигдсэн байдаг шиг мэдээлэл олон мянган хүнтэй ажилласны минь үр дүнд цугласан билээ. Тэдгээр хүмүүс бүгд яг адилхан зүйл ярьдаг юм. Гэхдээ зарим хүмүүс надад ирж энэ өрөөнөөс гараад би амиа хорлоно шүү. Та миний сүүлчийн найдвар болохоор намайг авраач гэж иржсэн ч тохиолдол бий. Энэ нэг дарамттай байдаг. Тэгээд би тэднийг буцааж өмнөх төрөлтүүд нь аваачиж гипноз хийхэд тэдний олон амьдралын туршид хэд хэдэн удаа амиа хорлсон байгааг олж хардаг. Тэд дахин төрж дахин амиа хорлдог юм. Нэгэр бүр хөвтөд уйлж байсан. Би дахиад л ийм зүйл хийх гэж байна гэж хэлэхдээ тэгвэл дахиад л төрөөд л дахиад эхнээс нь эхэлнэ штэ гэж хэлсэн юм. Энэ түүнд ойлгоход туссан байх. Зарим хүмүүс огт ойлгохыг хүсэхгүйгээр тэгсэн ч яг ямар хамаатай юм. Би дэлхийд бууж ирээд санахгүйгээс хойш гэж хэлдэг. Та цаг хугацаа хурцж байгаа гэж олон удаа хэллээ. Яагаад ийм зүйл болно вэ? Би энэ тухай нэм гарагийн лекцээрээ ярина. Тэнд мөн Эдрет ертөнцийн тухай, шин дэлхийн талаар эдгээр номнуудынхаа сэдвүүдийг ярилцсан. Тэгээд дараа нь цаг хугацаа хэрхэн бүх зүйлийг өөрчилж байгаа тухай, бид яг одоо түүний дунд байгаа тухай ярих болно. Би өнөөдрийн сэдвтэ үүнийг холихыг хүсэхгүй байна. Бид өөрлөгөө амьдралдаа альва сүнснүүдийг дуудаж авчирч болдоггүй. Жишээ нь би олон хүүхэдтэй хүн л дээ. Гэхдээ хүүхэд болгон маань бүрэлдэхээс өмнө би нэг л хачирхалтай мэдрэмж мэдэрч байсан. Би ирмээр байна гэсэн. Энэ сүнсийг дуудаад байгаа юм шиг мэдрэмж. Таны асуултыг ойлголоо. Тэр сүнс өөрөө таныг сонгодог байхгүй юу? Магадгүй өмнөх амьдралын чинь холбоо байх. Учир нь бид дахин ижил хүмүүстэйгээ хамт ирдэг гэж ярьсан шүү дээ. Үүний учир нь нөхөр, эхнэр, хүүхэд буюу гэр бүлийн гишүүд хоорондын карма хамгийн их байдаг юм. Таныг бол тэдэндээ хайртай болохоор хамт байхыг хүсээд дахин төрдөг. Эсвэл үүлийн үрээ төлөх ёстой учраас хамт дэлхийд ирдэг гэсэн үг юм. Тиймээс бүх зүйл төлөвлөгдсөн байдаг. Та тэр сүнсийг татсан ч гэсэн эсвэл тэд таныг сонгосон гэсэн ч адилхан л гэсэн үг. Хүүхэд нас барсныхаа дараа тэр гэр бүлдээ дахиж төрдөг гэдэг шүү дээ. Энэ яаж байгаа юм гэхлээр би дахиж очиод хийж чадаагүй ажлаа дуусгах хэрэгтэй байна гэж боддог болохоор ижил гэр бүл дахин ирдэг.
Энэ амьдралын маань асуудлууд өнгөрсөн амьдралаас нь үүдэлтэй гэж та хэлсэн дээ. Тийм ээ, би үүнийг хийдэг. Тэгвэл та хүмүүс сэтгэл зүйч хандаж энэ асуудлаа шийдвэрлэсэй гэж уриалах уу? Хүмүүс над дээр ирээд би 7 жил сэтгэл зүйчээр явсан ч асуудлын хүнцийг олоогүй байна гэж хэлдэг. Учир нь сэтгэл зүйч асуудлыг нь энэ амьдралаас нь хайгаад байна шүү дээ. Өөр хаанаас ирж болохыг тэд мэддэггүй. Тиймээс бид өөрийн эмчилгээний үеэр хүмүүсийг яг асуудлынх нь үндэс болсон тэр өмнөх амьдрал руу нь буцааж аваачиж энэ амьдралд яагаад ийм асуудал үүсэж байгааг тайлбарладаг. Бид 100 амьдралаар амьдарсан байдаг. Тэгээд хоёр амьдралын холбоог олж бүх зүйлийг нь шийддэг дээ. Өмнөх амьдралын эмчилгээ гэдэг миний энэ арга нь үлийн өөр нэхэгдсэн өмнөх амьдрал руу буцааж төлөвлөдөг эсвэл түүнийг нь шийддэг гэсэн үг. Эрүүл байх нь бидний үргэлж эрхэмлэж явах ёстой зүйл мөн үү? Жишээ нь үлийн үрээр хор тавдар эсвэл өөр идэвхшгүй өвчин тусчвал эдгэх ёстой юу? Хэрв тэгвэл дараа төрөлдөө дахиад хор тавдар тусах уу? Та гэрээндээ энэ амьдралаас явах арга хавдраар өөхөх гэж бичээгүүл бол төгс эрүүл мэндийг үргэлж эрхэмлэх ёстой гэсэн үг. Хор тавдар шимжлэгдэх боломжтой. Яагад гэвэл ихэнх хавдар дарагдсан уур хилэн сөрөг сэтгэлээс үүсдэг юм. Хавд дарсан сөрөг сэтгэл гэсэн үг. Ялангуяа гэдэсний хэсэгт уур хилэнгээ барьж эсвэл гадагшлуулж ярьж чадахгүй бол тэр нь биед хуралдаж хавдар үүсгдэг байх нь байна. Хав дарсан уур хилэн гэсэн үг. Хүмүүс сэтгэлээ уудалж ярьж чадахгүй бол хуримтлагдсан сөрөг бодол мэдрэмжүүд биеэ идэж эхэлдэг. Ингэж л хавдар үүсдэг юм. Хэрвээ хавдар үүссэн шалтгааныг олж мэдвэл бид арилгаж чадна. Зарим тохиолдолд тохиромжгүй байж болно. Би хүн өөрийгөө өвчлүүлсэн гэж ойлгуулах хичээдэг. Гэхдээ бид яагаад өөрийгөө өвчлүүлдэг юм бэ? Бид үүнийг л хүмүүст ойлгохыг хичээж байгаа юм. Яагаад өөртөө өвчин дуудах болсон юм? Шалтгааныг нь мэдчих юм бол үүнийг эдгэж болно. Өвдсөн жинхэнэ учир шалтгаанаа таньснаар эдгдэг гэдэг энэ ойлголтыг хүмүүс тараах нь бидний ойлгуулахыг хүсч буй гол зүйл. Өвчтөй байх албагүй болохыг би өөрөө эдгэж чадна гэдгээ ойлгоход л хүн маш хурдан эдгэрдэг. Миний ажил бол үүнийг илүү олон хүнд тараах явдал юм. Хүмүүс надад ирээд биеийнхээ өвдөж буй хэсгийн талаар ярих үед би тэдний амьдралд яг юу болоод байгааг шууд хэлж чаддаг. Учир нь хүний биеийн эрхтэн тогтолцоо гэдэг нь хүний амьдралд юу болж байгааг тусгадаг зүйл юм. Тиймээс сэтгэл зүйн эмчилгээний маань томоохон хэсэг нь тухайн хүнийг таньж мэдэх болон асуудлыг найрлах юм. Та сүнснийхээ хувьар дэвшилт гаргахыг хүснэ үсттэй. Хэн л ахин төрөөд л ижил зүйлийг давтаад байхыг хүсэх вэ? Ойлгосноо? Та өмнө шоронд байгаа хүмүүст илтгэл тавьж байсан уу? Үгүй ээ, би тэгж байгаагүй. Надаас гэмт хэрэгтнүүдийн талаар асуусан хүмүүс байдаг. Магадгүй тэд миний яриаг ухаж ойлгодгүй болохоор би тэдэнтэй ажиллаж байгаагүй байх. Миний тэдэнтэй хамтарч ажилладаг ганц арга бол шоронгоос бичигдсэн захидал ирэхэд л номоо үнгүй илгээдэг. Тэдний олонх нь над руу хариу бичиж номнуудад талархснаа илэрхийлдэг юм. Нэг удаа над руу 20 настай нэг залуу захидал бичсэн юм. Тэр хүн амны хэрэг үйлцэнгээд насан туршдаа соронд суух ял авчээ. Тэгээд над руу мэйл бичихдээ би үүнийг тэсвэрлэж чадахгүй байна. Би энэ зовлонгоос гарахыг хүсэж байна. Би амиа хорломоор байна гэсэн байсан. Хэрвээ ингэвэл надад юу болохыг л мэдхийг хүсэж байна. Шашны сургаал сонсохыг хүсэхгүй байна шүү гэж бичвшилээ. Түүнд урт захидал бичгээс илүү би үхэл ба амьдралын хооронд номыг илгээсэн юм. Хэдэн сарын дараа түүнтэй хамт шоронд байдаг найз над руу бичиж та түүнд юу хийснээ мэдвэл гайхандаа яаж ингэж чадваа гэж уулга алдсан байсан.
Надад захиа илгээсэн 20 настай залуу шоронд насан туршдаа суух гэдэг ял сонсоод би үүнийг хийгээгүй эсвэл би суллах ёстой гэж мэлзээгүй байгаа юм. Зүгээр л би тэсэж чадахгүй нэ гэж хэлсэн. Тэгээд намайг хариу бичгээд тэр залуу танхимд гүйж очоод цагтлыг даллаад тэр надад хариу бичсэн гэж баярлсан байгаа юм. Тэгээд өгсөн номыг минь уншаад залуу шорондоо номын сан байгуулсан гэсэн. Үүнийг уншихдаа би уйлсан шүү. Тэгээд би түүнд ном илгээгээд л байлаа. Тэр залуу авсан номнуудаа бусад хоригдлуудад харааж байсан гин. Тэгээд одоо шорондоо номын санж болоо зогсохгүй философийн санаануудыг ярилцдаг бүлгэн мөртөл байгуулсан байгаа юм. Ингээд түүнд тусалж амьдрах зорилго өгсөн болохоор би түүнд туссан гэж хэлж болох юм. Өөр хүмүүс ч ирээд амьдрал нь өөрчлөгдсөн тухайгаа ярьдаг л та. Тиймээс эдгээр үйлдэлүүд нь хоригдлуудад тусалж байгаа боловч би яг хоригдлолтой гипнозоор ажиллаж байгаагүй. Өмнөх амьдралыг сануулах эмчилгээ хийхэд нэг удаагийн гипнозоор хідэн өнгөрсөн амьдралыг нь сануулж болдог вэ. Манай нэг танилын ховсчин түүнд туслахын тулд 18 удаагийн хичээл шаардлагатай гэж байсан. Үгүй дээ юу гэж дээ. Хүн бүрт нэг л удаагийн ховс хангалттай. Та хэдэн зуун амьдрал туулсан байсан ч гэсэн бүгдийг нь шинжилнэ гэж байхгүй шүү дээ. Харин тохирох ганц өмнөх амьдрал руу л буцах хэрэгтэй. Тэгээд л болоо. Бүр хэрэгтэй болох юм бол ядаж хоёрч байдаг ч юм уу. Тэгээд би ажиллах ёстой тархины хэсэгтэйгээ ярилцахад надад бүх зүйлийг тайлбарлаж өгдөг юм. Бүх амьдралуудаа бүгднгөөр нь аялах хэрэггүй. Наа чин маш их хэцүү шүү дээ. Эн чин бол зовлон болно. Энэ бол эмчилгээч биш болно. Эмчилгээ гэдэг нь таныг эдгэх биш. Эдгэх ёстой болохоос биш, наа чин зовоох болчихно. Тиймээс бид хамгийн чухал ганц амьдрал руу л явдаг. Заримдаа би хүмүүсээс та өмнө гипнозын эмчилгээ хийлгэж байсан уу гэж асуухад тийм ээ үнэхээр сонирхолтой байсан. Би эртний Грек, эртний Египтэд очисон гэдэг юм. Гэтэл энэ улсууд тантай ямар холбоотой гэж. Тэгэхээр би ганц л ховсдолтоор нэг удаагийн аргаар л тэднийг гэмтээхгүйгээр дахид зовоохгүйгээр шийдэж өгөхийг хичээдэг. Би ажилдаг хүмүүсээ хамгаалах хичээдэг юм шүү дээ. Та ховсынхаа аргуудыг номондоо бичих үү? Үгүй ээ. Би хизээж бичихгүй байх. Яагад гэвэл энэ арга техникүүд нь буруу гарт орвол асар аюултай. Зөвхөн хичээлийнхаа үеэр алхамаар л заадаг. Хүмүүс миний номыг уншаад юу хийдэг вэ гэдгийг мэднэ шүү дээ. Энэ тэндээс жаахан хэсэг аваад хуулаад өөрөө чаддаг юм шиг хүн хуурч башир аргаар мөнгө олохыг хүсэх хүмүүс байж л байгаа. Би яг үүнээс зайлсхийдэг ийм юм битгий болоосоо гэж боддог учраас өөрийн аргаа номондоо бичдэггүй юм. Гэхдээ би хүмүүсийг зүгээр л үйл явцыг ойлгоосоо гэж хүсдэг. Өөртөө эсвэл бусдад буруу аргаар ховс хийгээсэй гэж би хүсэхгүй байна. Манай сургалтанд ирээд үүнийг суралцвал энэ бол өөр хэрэг. Та аль амьдрал руу явхаа яаж мэддэг юм бэ ховсынхаа үеэр? Танай охин миний хичээл суусан санагдаж байна. Тэр үүнийг хэрхэн хийхийг мэдэндээ өгнө. За ер нь бол миний ажиллаж байгаа тархины хэсэг буюу далд ухамсарл үүнийг сонгодог гэсэн үг. Аль амьдрал дээр очихыг би өөрөө сонгодоггүй. Ховстуулж байгаа хүн ч бас сонгодгүй. Миний хэлсэн тархины тэр хэсэг буюу далд ухамсарл тохирох амьдралыг нь сонгодог гэсэн үг. Яагаад гипнозын эмчнэр шоронгийн хүмүүстэй хоригдлуудтай уулзаж ярилцдаггүй шалтгаан нь шоронгийн дээд удирдлага зөвшөөрдөг улмаас байж болох уу? Тэд зөвхөн сэтгэл зүйчдэд л зөвшөөрөл олгодог. Магадгүй л юм. Сэтгэл зүйчид тэдэнтэй өөр өнцгөөс ажилдаг. Тиймээс би орж чадахгүй юм чинь миний хийж чадах зүйл бол ном илгээх байдаг. Шоронгийн ажилтнууд номын санд ном илгээхэд их дуртай байдаг. Харин намайг тэнд орохыг бол зөвшөөрөхгүй байх байсан байх. За цаг маань дуусч байна. Ард нэг хүн байна. Тэр хүн сүүлчийн асуултыг асуугаад гаг.
Бид амьтдыг хороож зовоосноор ямар нэгэн үйл өөр тарьж байгаа юу? Амьтад уу? Тийм юм байхгүй. Хэрэв бид амьтдыг зүгээр зориудаар тамалж муухай харьцаж байвал энэ бол арай өөр хэрэг болно. Гэхдээ хоол хүнсэн зориулж амьтныг алж байгаа нь карма биш. Хэрэв та амьтныг зориудаар хороовол та гэмгүй амьтныг хороож зовоож байгаа болохоор өөр хэрэг. Амьтан ч гэсэн сонголттой байдаг гэж дээрээс хэлсэн. Хэрэв тэр амьтан хүний хоол болохоор шийдсэн бол дахиж төрөхтэй хоол болоход буруу зүйл байхгүй. Гэхдээ ерөнхийдөө юу ч зовоох нь буруу. Амьтныг байсан ч зориудаар зовоох хэрэггүй. Лаборатори тулган дээр туршилт хийх нь ч мөн адил. Та байгаль дээр бүх зүйлтэй өөртөөгөө яаж хандахыг хүсдэг шигээ харьцах хэрэгтэй. Энэ бол таны карма. Бид байгаль орчин болон бусад бүх зүйлийг буруугаар ашиглаж байна шүү дээ. Би дэлхийд даяарх аашрам, энтхэгийн бясалгалын төвүүдээр том гигантын нартай хамтарч их ажилдаг юм. Тэдний итгэл үнэмшлийг ихэд хүндэлдэг. Тэд цагаан хоолтон байхыг сонгосон байж болно шүү дээ. Гэхдээ мах идэхэд буруу зүйл байхгүй гэж би боддог. Яг нь миний ажлын хувьд хүнд махнаас зайлс хийж, шин жимс, шин хүнсний ногоо идэх дээр анхаардаг ч гэлээ. Бүх зүйл давуу болон сул тал байдаг шүү дээ. Юу ч хэтрүүлэх нь угаасаа л буруу. За цаг дуусч байна. Та нар сайн сонсогч байлаа. За ингээд Сувдагийн номын подкастыг энэ хүртэл нь дуусгаж сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Энэ бол Dolores Cannon гэж энэ гайхалтай эмэгтэйгийн олон 10 жилийн турш маш олон удаа хийсэн конференс, хурал цуглааных нь жирийн л нэгэн ярилцлага, нэгэн өөрийнхөө бичсэн номын талаар ярьсан яриа, асуултанд хариулсан нөхцөл байдлыг нь чатын ядаа орчуулан та бүхэнд хүргэлээ. За тэгээд эдгээр бүх агуулгуудад авах гэхийн ухаанаар хандаж өөртөө хэрэгтэйг нь тусгаж авч хэрэггүйг нь зүгээр өнгөрөөгөөрэй гэж хүсэж байна. Энэ бол энэ Dolores Cannon болон түүнд итгэдэг, түүний номыг уншдаг бүх хүмүүсийн хоорондын яриа болно. Харин та үүнд итгэхгүй байж болох бөгөөд зүгээр л ийм үзэл бодолтой хүмүүс бас байдаг юм байна гэд авах гэхийн ухаанаар хандаарай. Ингээд энэ удаагийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэндээ баярлалаа.